За сонсогч байна. Чойр дуухгүй юм тий. Тараа дуухгүй тий. Ганц юу? Юу. Ядраад тий. За эхэлчихв. Сэн мэцгэн. Дарцсан байгаа юу? Оо тийм үү. За. Яваач тэгвэл. Чи яг юу юмэрэн? Зээсэн бацхан Kicks podcast-ийн илж дугаар бэлэн болж байна. Өнөөдрийн зочноор Чаё доо ирсэн байгаа. Дандан. За тэгээд зочинтой дугаар хүрэх гэж байна. Тэгээд гэрэл зурагчин Чаё доо ирсэн байна. Сэн мэцгэн. Тэгээ саяхан Чаё Лхам галерейд бол өөрийнхөө анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Та нар тэгээ тэрийг үзээгүй бол одоо харамсаарай. Адад гэхдээ ер нь буухтагч байхаа тий. Тийм 2 дахь 30 байна. 30-нд. Тэгэхээр подкаст яг буусны дараа цэцэгдэж магадгүй бах. Гэтэ яг бас Instagram дээр ороод харах юм бол бас авсан зурагнууд нь бол бүгд тэр байж байгаа. Тэндээс бас үзэж харж болно. Ер нь бол баг сар гарan гарчлаа. Тэ нэлээд удаан гарлаа тий. 3 сарын 27. Эхэлсэн. Микрого жоохон гардах бол. За тэгээд Гэтэ бас нөгөө pixels сегмент дээр тэнцээ бол одоо бүх зурагнууд нь ерөнхий одоо утгатай байгаа. Дээрс нь мэд хэрвээ хүсвэл бас худалдаж авч болно. Бүх зөргнөд хөдөлтал. бас нэг веб байд юм л шүү дээ. Чаядууд Тийм. гэсэн веб байд юм л. Портфолио гэх юм. Бүх зурагнууд авч ирсэн зурагнууд нь байд юм л дээ. Тийм. Ерөнхийдөө би ийм шүү гэж таниулахыг хүссэн зургнуудаа тэнцээ яг commercial editorial нэг хоёлээ. Бири гэдэг 3 салгаа тавьсан. Тэгээд анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргая гэсэн санаа хизээ төрөөд мөн хэзнээс эхлээд үзэсгэлэн дээр ажиллаж эхэлсэн бай. Би яг зурагчин болъё гэдгээ шийдсэн хүчээсээ л юм яг одоо уран бүтээлч хүн чинь номоо гаргана тэгээ үзэсгэлэнгээ гаргах хэрэгтэй байдаг болохоор эмгтээчүүд гэсэн сэдв бол миний анхны үзэсгэлэнгээ сэдв байх болно гэж одоо чинь яг 17 онд бол энэ сэдвийг олцсон байсан. Тэгэл тэрнээс хойш байнга одоо энэ сэдвэрээ авч явсаар хагаад би яг ковидын үеэр MN галерей дээр яг үзэсгэлэнгээ гаргая гэж яг анх одоо яг шийдэжсэн ахгүй юу. Тэр үед болчлаа гэж одоо тэгсэн чинь нөгөө нэг орон зайн олдсон тэгээ тэр хүмүүсийгээ танихгүй яг яаж гэж холбогдож байгааг мэдэхгүй байсан учраас хойш нь тавьчаад тэгээд энэ жил бол хам галерей дээр яг бүх тохироод бүрдээд гаргасан. Тэгээ ер нь яг эмгтэй хүн гэдэг сэдвээ байрал зургнуудаа цуглуулад явж байгаад энэ жил яг л бүх тохирол бүрдсэн мэт тий. Куратортойгоо бас яаж уулзав тэгээд яг нөгөө оруулах гэсэн бүх одоо зургаал гаргаж чадсан уу амжсан уу зарим нэг оруулаагүй үзэсгэлэн дээр оруулж чадаагүй зургнууд гэсэн. Тэгээд нэмээд бас нөгөө куратор юу гэдгийг тайлбарчих юм бол бас яг сайн ойлгоогүй. Кристина над руу өмнө жилийн зон нь над руу бичээд чиний ажил надад таалагдчихээн одоо commercial art гэж юм бол би одоо харж байна Instagram-аас чинь хизээ ер нь ингээ уран бүтээлээ гэж хийх юм бэ тэгээд ингээ чиний анхны үзэсгэлэнг гаргамаар байна лам галерей дээр гээд тэгж биччихсэн тэгээд би бүүн баярлалаа юм гоё юм бэ гээд тэгээд Кристина болохоор лам галерейг анх байгуулагдахад одоо тэднийхтэй гэрээ байгуулад одоо хамтарч ажилладаг тийм куратор байгаа. Куратор нь юу хийдэг вэ гэхлээр тухайн уран бүтээлчтэй холбогдоод чи ямар мессежтэй юу гаргаж байгаа юм бэ? Ямар бүтээлүүд хийсэн юм бэ? Гэдгийг нь тэр тухайн бүтээлүүдээс нь одоо сонгоод чи энэ үзэсгэлэнгээрээ ийм санаа гаргаж байгаа юм бол энэ чинь ингэж тохирох юм биш үү те? Энэ чинь ингэж байрлаад те тэгэх юм бол чиний санаа ингэж хүрнэ гэдгийг нь одоо тэр хүнтэй нь хамтарч ярилцж агаад одоо үзэгчдэд одоо тавилуулахад бэлэн болгож байна л гэсэн. Жишээлбэл би одоо өөрөө одоо хөдөө явсан зураг, баримтат зураг, фэшн зураг гэл хар мянган эмэгтэйчүүдийн зураг байгаа шүү дээ. Гэтэл тэрнээсээ алигаа сонгохоо мэдэхгүй одоо төөрөх тохиолдолд ч юм уу одоо куратор маань бүгднгийн чиглүүлээд базаж өгнө л гэсэн үг л номыг одоо эмэгтэйч өгч байгаа гэсэн үг байхгүй тийм. Ерөнхий редактор. Тийм.
Тэгээд тийм одоо галерей анх гарах санаа бол Кристина анх тавиад яаж ясна. Түүний гүн түүний дотор монголоор үү те нэр нь? Өөрийн дотор. Өөрийн дотор. Юу гэсэн бэ? Түүний дотор ийгсэн. Түүний гүн жилээ нэг hair beauty нэг монголоор англиар бичсэн шүү дээ. Тэгэл нэрийг хараад тэгэл түүний дотор түүний гүн. Борооцохтой шүү дээ. Уучлаарай. Чамд аль зураг нь их таалагдсан бэ? Надаа хэд хэдэн зураг таалагдсан. Ялангуяа нөгөө хэд хэдэн эмэгтэйчүүд багсан байгаа шүү дээ. Тэгээ сүйтэй тэгэнгүүт нөгөө юу зүлгнээс ингээд өстэй болцоо. Тэр юу нээр зөвүүн санагдсан. Тэгээд relationship бас тэр зөвүүн санагдсан. Надад тэр нөгөө нэг юм мингтэй нэг эмэгтэйсэн шүү дээ. Тэр бүр ямар гоё санагдсан юм. Яг хоёр эмэгтэйг ингээд хоёулангийн сулгацсан. Тэр бүр амар содомсон. Тэгээд юу нөгөө жирэмсэн эмэгтэй ингээд дээдсгээс ингээд гарцсан. Тэгэхээр тэр нь бас нөгөө нэг юу нүдний юу сормоос ч юм шиг тэгээд нэг яг ингээд нэг тэр сормооснээс аахгүй юу. Тий. Тэр бас нэг усан дотор байсан ер нь зүрхэн хэлбэртэй чулуу шиг нөгөө тэр бүр бас амар гоёсэн. Би бүр ингээд амар юм том зүрхтэй эмхтэй байгаа хгүй. Тэгтээ чулуун байвал амар. Тий. Зүрхтэй юм ярина. Хүмүүс янз бүрээр уншаад янз бүрээр тайлж илээ. Зарим нь ингээд одоо тэр чулуунд ингээд дарагдаад ингээд доошоо ингээд аяга хүнд мэдэмжтэй байна гэдэг ч юм уу. Зарим нь болохоор ингээд одоо тэр яг чам шиг том зүрхтэй гэдэг. Тэнгүүд би ойлгохдоо яг тухайн одоо бүтээлийг уншиж байгаа хүнийх нь сэтгэл зүйн ямар байгаа гэдгээс хамаарч одоо тэр тайлбарлаад байгаа юм. Харин тий. Шал өөр л бууж байгаа хэл та тий. Тэгээ бас одоо ингээд бас ингээд галерейнууд олон болж байгаа нь ч гэсэн айгу гоё л байна л да. Уран бүтээлчд өөрсдийнхөө хийсэн бүтээсэн зүйлээ хүмүүст танилцуулаад тэгээ тэрийг бид нар ингээд залуучууд хийх юмгүй л гэдэг. Гэхдээ бид нар ингээд өдөр мөдөр одоо дейт мейт хийгээ ч юм үзэсгэлээд нэр үзээд явж бас болж байгаа байхгүй тий. Тэгээ тийм юм олон болж байгаа баяртай. Лам галерейгийнхэнд баярлалаа. Тэгээ юуны эмгтээчүүд гэдэг сэдвийг яагаад сонгосон? Тэгээд нэг гоо үсгэлэн гэдэг. Тэр болохоор яг 16 онд юм уу да би яг оюутан байхдаа нэг одоо зураг авалтын дараагаас ер нь бол эмэгтэйчүүд аягүй тийм хилдэггүй хэрнээсээ аягүй юм дотроо хүчийг агуулж яд юм бэ гэдэг анх удаа мэдэрч ирсэн зүйл болж байсан байхгүй. Тэр нь болохоор эрэгтэй хүмүүсийг одоо үгүйсгэж байгаа ерөөсөө биш бас ингээ феминизм ерөөсөө биш зүгээр л энэ хүүстэй энэ хүмүүс болохоор асар их хүч чадлыг өөртөө агуулж идэм байна. Тэрийгэ ерөөсөө ялархаж ч гэсэндээ одоо гаргадаг юм байна. Тэрний нэг жишээ болохоор тэр цустай ч юм шиг сүйтэй ч юм шиг зүгсэн гэдэг ч ааш тий. Тэрийг би яг төслөөр хөдөө явж байхдаа нэг эмнэлэгт хүүхдэд дөнгөж төрүүлсэн байгаа анхны охиноо төрүүлсэн байгаа ээжтэй таарад гэсэн чинь тэр ээжийн одоо хөхний толгойн хагарсан байсан байхгүй. Тэгээд цус гараад сүү гараад тэгээд тэрийг ингээд манай ээж ч юм уу одоо чамайг тэдэн цаг өвдөө тэгж одоо тий зовж чамаа гаргасан гэдэг ч юм тэгж өсгсөн гэж одоо ялгархаж юусоо ирдгүү. Миний охин одоо над дээр ирсэн хамгийн сайхан л гэж хэлдэг болохоос тий. Тэгээд тэр эмэгтэйг би бодохдоо нөгөө нэг надад бол аяг хэцүү харагдаж байгаа байхгүй тий. Хүүхдээ хөвгүүлмээрээ тэг одоо тийжмээрээ тэг тэгтэл ингээ өөрөө ингээ тэр чинь амар ингээ цус ингээ шалбарсан байх чинь ингээ бид нар гээд ямар гэдэг лээ тэрийг хөвгүүлнэ гэж бодлоо та тий. Тэгээд би бодохдоо тэр эмэгтэй зургийг ингээ зөндөө авсан. Тэгж яагаад яг дараа нь юм концепт боловсруулаад ингээ зураг авч болдсон байх гэдэр гэдгийг мэдснийхээ дараа нь олон эмэгтэйчүүдийг цуглуулад одоо тэрнийг бэлэгдэж хинаш ямар тач тэр эмэгтэй хүний дотор байдаг хүчийг нь одоо илэрхийлж байгаа тийм зураг. Тэр хүн одоо хоёулангийн гаргаж штэ. Тийм. Гэхдээ яг хүмүүсийн үзэсгэлэн үзэж байгаа сэтгэлийг уншаад болохоор одоо үхэл амьдрал гэдэг ч юм уу төрөлт гээл одоо эсвэл биений юм ч гэдэм үү янз бүрээр тайлбарлаж уншиж байгаа нь болохоор аюул сонирхолтой. Тэгээд нөгөө манай куратор ямарч гэрэл зурган дээр бол тайлбар байх ёстой гэдэг тэгсэн. Гэхдээ одоо энэ үзэсгэлэнгийн хувьд яг
баримтат гэрэл зурагч юм уу те тэр төрлөөс аяга өөр учраас тайлбар байх шаардлагагүй хүмүүс өөрөө уншиж одоо тэр зургийг харж одоо өөрөө ойлгох хэрэгтэй гэсэн учраас тэр нь ч гэсэн яг ингээ онсон юм шиг надад санагдсан. Тийм. Тийм шүү дээ. Хүн болох нэг зураг харангуудаа өөрийнхоороо одоо өөрөөр мэдрэмжүүд төрн өөрөө бас одоо тухайн үеийн сэтгэл нь ямар байснаас одоо шалтгаалаад нэг зураг санагчлаа нөгөө нэг юу Монгол хуудас өмссөн эмэгтэй охин тэгсэн мөртлөө юу ингээд сугны үснэ тий. 8 жил магийн тий. Тэрийг би нөгөө нэг юу Вэлийн сэтгүүлийн анхны дугаар гарахад креатив ажил хийж байсан байхгүй. Тэгээд тэгэхэд Монгол соёлыг одоо орчин үедээ одоо хослуулсан гэх юм уу да. Гэтэ тэр охин бол одоо өөрөө нэлээд задгаа сэтгэлгээтэй тий. Сугны үсээ яганаар бодно гэж яриад байжсэн байхгүй. Тэгээд надаа тэгвэл одоо байгаа дээр чинь сугны үсийг авч байгаа гэдэг. Тэгэл та гэл. Тэрний надад бас тэр хөхөн дээр нь яг тогтсон тэр Монгол одоо чимэглэл гэх юм уу те тэр яаж тогтсон бол гэдэг бодол надад амар төржсэн. Цавцсан нууцаа. Тэр зурагт нэр амар гоё зураг байсан шүү. Тэгээ би бас тэр яг нөгөө сүүтэй цустай юм шиг тэр зургийг харахад угаасаа сүү байсан болохоор ягаад чи надад зүр одоо эмхтэй хүүхдөрүүлэх мөрүүлэх юм шууд орж ирж ирсэн. Цагаан юу сүүтэй байсан болохоор надад бол амьдралын цикл бодогдсон одоо эмэгтэй хүний одоо сарын тэмдэг тэр нь одоо юу хөөхт төрүүлэх мөчрөө ингээд төгүүлж байгаа нөгөө талаас нөгөө төрлөнгөтэй мэдээж тэр хүүхдээ одоо сүгэрдэж ихтэй бид нар чинь хүүхдээ амтсан шүү дээ. Тэгээд бас нөгөө яг тент чинь нөгөө ард нь айгүй олон төрлийн эмэгтэй байгаад байгаа шүү дээ. Одоо арьсан өөр ч юм уу эсвэл бие галбар нь өөр ч юм уу. Тэр бас надад одоо ингээд амар гоё санагцсан. Одоо тэрнээс өмнөхөр ингээд бодохоор нөгөө түрүүн чамд харуулж исэн тэр нөгөө хонгороо эднэр ахуулсан байсан зураг байсан шүү дээ. 7694-ийн. Тэрний зургийг би анх инстаграмаар харахад бүгдээр яг адилхан ингээд товцтой мөртлөө би галбар нь өөр одоо өвсөн өөр ч юм уу тэг ингээд шал өөр ертөнцийн хүмүүс ингээд байгаа нь бас амар гоё. Тэрийг ингээд өгж байгаа нь надад бас амар гоё юмсэн л та. Надад ер нь бас юуны Dove-ийн компанид ажил санагдчихсан яг хэдэн жилийн өмнө одоо бүх янз бүрийн одоо олон төрлийн эмэгтэйчүүдийг өөрөөр одоо арьс өнгөтэй эмэгтэйчүүдийг ингээд бас байж байгаа одоо бүх эмэгтэй хүн болгоно яг өөр мөртлөө яг нөгөө нэг сүйдээ цустаа гэдэг зурагч 18 оны зураг шүү дээ. Тэгээ тэр санаа нь олдсон нь болохоор 17 онд байхгүй юу. Тэгээд нэг дотор маань нэг тийм бүх хүмүүсийн гоо зөкслөн гэдэг юм ингээд нэг юм байгаад исэн юм шиг байна. Тэгээд тэр нь ингэж явсаар агаад тэр 7694-ийн зурагч юм бол бүр сүүлд 21 он тийм зураг. Тэгээд тэр одоо мессежнээс ингээ харахаар бас ер нь хүн болгон л өөрийн гэсэн гоо сайхантай байгаа. Одоо гоо сайхан гэж тодорхойлж байгаа юм нь зүгээр нэг юм модель ч юм уу туранхай ч юм уу те эсвэл одоо царайлаг ч юм уу тэрэндээ бас байхгүй гэдэг юм бас гоё. Тэрийг харангуудаа өөрийнхөө биед бас амар хайртай байж иднэртэй очиж гэртээ ингэж харсан. Би ч бас тийм юм өгсөн шүү. Ер нь зураг авч байхад юу гэдэг чинь нөгөө модельудтай ажилласнаас илүү одоо ямар ч хамаагүй модель биш хүнтэй ажиллахад илүү амар гэдэг байхгүй. Одоо нөгөө модельууд чинь ингээ багаасаа модель агентлагт яваад ч юм уу тийм поз маа заавас орцсон тийм нэг юм хөөрхөн гарахаа мэддэг. Тэгвэл зүгээр хүнтэй чинь ингээд нөгөө нэг зүгээр л байнгут гэл одоо өөрийнхөө байна гэсэн үг шүү дээ. Өөрийнхөө гэдэг нь одоо ер нь бол зураг авч яах гэдгийг мэдсэн даруйдаа хүн бол ямар нэг юм жоохон өөр болдог аа. Гэхдээ модельудаас шиг одоо тийм сурцсан познууд авахгүй болохоор илүү амьд одоо харьцаад илүү надад амар байдаг. Тийм ч учраас ингээ хөвчлэн модель биш хүмүүсийг оруулах сонголт юм. Тэгээ нэг зураг авахд дунджаар хэр хугацаа шаарддаг вэ? Янз бүр байдаг. Жишээлбэл би өөрийнхөө креатив ажил болгоод өөрийнхөө одоо санаагаа бодцсон тийм зурган дээр бол тэр нь одоо нэг дотор бүх юм дүрслэгдсэн одоо mood board гарсан юм болохоор айгүй амархан одоо цэнгэлийн би одоо тийм зөөлөн дулаан тийм ээж талыг нь харуулъя гэж бодсон байлаа л да. Тэгээ хувцас хүртэл ингэ бодогдсон учраас тэр тухайн моментэд бол нэг цаг маг ч юм уу цагаас бага ч юм уу айгүй бага хугацаа ордог. Заримнаа нөгөө нэг зарим ажил дээр ингээд ямар ч одоо мэдхгүй модель ирсэн ч юм уу нэг. Тэгээ тийм үе бол аягүй цөөхөн л гэдэг л да.
тэр тийм үед ингээд яг хаанаас авахаа мэдэхгүй яг концепцээ ойлгохгүй тэгээд яг дараалын тэгээд ингээд нэг л тийм болохгүй байх үеэс байдаг. Тэр үед гэтээ удлаа гэхэд ер нь цагаас илүү гарахгүй байгаа. Вау. Тэр Vogue дээр гарсан зургийн талаар бас ярил. Тэр чинь болохоор яг модель хүн бол биш байсан юм шүү дээ. Vogue дээр л зургийн тухай. Vogue дээр гарсан нөгөө нэг морьтой зурагч нь хүмүүстэй. Тий. Тэр нөгөө Vogue руу би баг 18 оноос хойш зургнуудаа явуулж ирсэн байхгүй юу. Тэгээд 18 оноос хойш орсон зургнууд байгаа. Тэгээд чинь 20 хэдэн зураг байгаа. Хамгийн сүүлд орсон нь болохоор тэр Лавга Галлоп ингээд давхиж байгаа залуугийн зураг байгаа. Тэрний тухайд гэх юм бол би одоо Монгол залуучууд гэх юм Монголын одоо ард түмэн бол дор бүрнээ хичээж байгаа. Өөрийнхөө чадах хэмжээгээр хичээж байгаа. Тэгээд давхиж байгаа тий. Үсээ хойшоо ингээд хишгэн болтол хийстэл тий. Нүрээ сайрттал ингээд давхиж байгаа. Тэгээд тэр морь бол ерөөсөө хөдлөг байгаа шүү дээ. Гэтэ үс нь бол ингээд хийсэн тий. Тэнгүү тэр нөгөө манай засгийн газар болсон тэр хүмүүс маань засгийн газар маань бол одоо хөдлөхгүй байна. Мэн залуучууд бол дор бүрээ хичээж байгаа шүү. Тэгээд дэлхийн трендэд байгаа л тий. Ингээл яах вэ ихөө гэж хичээж байгаа шүү гэдэг л мессежтэй тийм зураг байсан. Тэгээд чинь компьютер графикаар сурж исэн. Тэгэнгүүт нь сурж явах үедээ ер нь бол гэрэл зурагчин болно гэж шийдсэн юм уу? Эсвэл тэр юу ангич бас тиймэрхүү тэр чиглэл юм байсан юм уу? Манай би Moise гэсэн байхгүй юу. Тэгээд Moise болохоор код бичгийг заадаг. Тэгээд бас одоо урлагийн хар зураг мургийг бас заадаг. Тэгэхээр одоо усны симуляц ч юм уу одоо энэ 3D кинонод байгаа шүү дээ графиктэй. Тиймэрхүү одоо хүмүүсийг бэлтгэе гэсэн бодолтой. Тэгэнгүүт математикаар одоо математикийн шалгалтыг өгөө тэр ангид ордог байсан. Тэгээд би чи одоо нэг математик суртай хүмүүс тийш орчиж гэнэ гэсэн үг шүү дээ тийм. Тэгэж явж байгаад ерөөсөө зураг урлаг гэж мэдэхгүй байж байгаад одоо 2 дугаар курсээсээ тэр чинь нөгөө бид нар тойлж хичээл ороод байнгут одоо манай зургийн багш тэр зураг авч сурах хэрэгтэй, видео медиа авч сурах хэрэгтэй гэд. Тэгээд тэр үед л яг анх зураг авч үзээл энэ аягүй сонирхолтой юм биш үү гэж бодоод. Тэгээд уцаараа байнга авдаг гэсэн аахгүй. Тэгсээр гэж олорсон зураг авсан даа. Тэгээд говьд ажилд орчоод тэгээд тэр үед нэг Vogue руу зургууд явуулж ирсэн байж таа. Тэгсэн. Тэгэхээр ч бас амар юу авиас чадвар Vogue-д ингэж орно гэхэр ч. Гэтэ тэр юу байсан оюутанаа төгслөө би тийм ерөөсөө сайн зураг мураг авдаг юм байхгүй. Тэгээд бидний цөөхөн монголчууд тэгээд төсөлд явсан байхгүй. Тэр нэг 6 сар хөдөөгөөр бага хугацаагаар ингээд өдөр болгон ингээд нөгөө баруун 3 ангийн бүх сумаар яваад тэгэхэд чинь одоо өдөрт бараг л одоо дунджаар 1000 зураг авч байгаа байхгүй. Тэгэхээр тэр нэр чинь нэг гол усны зураг аавна, хүний зураг аавна, гудам шалбарын зураг аавна, захиргааны, эмнэлгийн ажилчдын зураг аавна бүр ингээд авахгүй зураг тэнцээ байхгүй. Тэгээд ирэхээр чинь нөгөө нэг хүн 100000 удаа нэг юугаа давтвал ингээд гарт ордог гэдэг шүү дээ. Тэрэн шиг зүйл надад болсон байх гэж би боддог. Тэрийг нөгөө өөрөө хүсэж одоо би ингэж сайжрна гэж яахгүйгээр алин шугамар хийгээдсэн. Тэгээд айгуу дуртай болоод тэгээд тэр нь бас би өөрийгөө олоход аягүй тусалсан. Би яг юм концепшуал юм зургаар явах юм байна гэдгээ олсон тийм хүч байсан. Тийм. Тэрнээс л одоо болоод фэшн зургийг авсан ч гэсэн нэг юм арай дотортой ч юм уу тийм болсон юм шиг санагдаж байна. Бас л бидний Монгол бараг 6 сар явсан юм уу тэгээ баруун 3 ангиар тэгсэн. 100 яваа тэгээд 12 сарын 23-нд ирж ирсэн шин. Пөө. Тэгэхээр 6 сарын туршид бүр амар дадлага туршлага аялал байсан байна тий бас. Яа тэгэхэд бүр яа. Бараг тэг бүр ерөөсөө нэг ч ядарч ийн гэдэг мэдрэмж юм мэддэггүй байсан шүү дээ. Жохон байсан болохоор тэгсэн бахад. Дөнгөж их сургуулаа төгсөө тэгээ явцсан. Тэгээд өглөө нэг 8-8 үед босон заримдаа тэрнээс ирч ч юм уу нар мандагч ч юм бичих зарим уу гарна. Тэгээд оройн нь би бүх хүмүүсийн зургийг хуулна. Тэгээд ингээд зургийг ялгаж үзэх хэвээр тэгээд нэг дараадаа зарим зургаа өгөх хэвээр тиймэрхүү байсан. Тэгээд баг 2-3 муу гэж унтна. Тэгэл хамгийн эрт ингээл босоод хамгийн орой унтаал хамгийн эртэн чвшээ зүгээр эрт босоод орой унтдаг. Тэгсэн хэрнээсээ ерөөсөө ядарч байгаа мэдгүй тэгээд ингээд явцсан байсан. Яг залуу хүний аагүй. Гэтэ чанга сонсогч байна 6 сар яа. Хэрвээ чи дуртай юмаа хийж байгаа юм бол энэ бол ажил биш нөгөө нэг шилжээд штэ дээ ярьдаг.
Тэгэхээр тэр үед би нөгөө нэг дандаа ингээд зураг авч чадахгүй. Тэгээд яаж авах вэ гэж дандаа боддог гэсэн. Тэрэн дээрээ аягүй фокус. Бас амар шантарч гал тэгэл давж гараал яваад гэсэн үү? Тийм шүү дээ. Тэр үед чинь одоо бушуухан за ер нь за одоо өнөөдөр ярьцдаг чинь билүү. Яаж унаа Хоторхоо гэж бодлоо. Тэгжээсөө тэгэл нөгөө нэг аим том зурагч ах нар яваал тэгэл чи зураг авч чадахгүй юм бэ жийж мэжээж гэл тэнгүүд нөөлж мөлөө уйлж байгаа мэддэггүй гэж нуугдаж уйлж мөлөө л яа. Аюу хөвчлөлтэй лээс. Тэр чи одоо хэдэн онд бидний цөөхөн монголчууд чинь 17. Одоо бас арай цөөхөлөө байха болчих нөө өчигдрийн мэдээллээр Монголын хүн амын 3 сая 500 авсан байлээ. Яг нэстэ. Ашгүй дээ өсчлээ болж. Олон болж лээ сайн да гэсэн. Хүмүүс тэгэхээр бас гэг сийж л байгаа юм байна. Тэгээд тэр төслөөр юу мэрэгшээ тэгээд тэрнийхэн дараа хэсэг гэртээ байж байгаа тэгээд говьд ажилд орсон юм аа. Тэгээ ер нь бол тэр төслөөр явж байгаа үедээ би нөө өөрөө л мэдэхгүйсэн болохоос ш нөө байнга машинд яваад ийн гэсэн үг шүү дээ сумаа сумын хооронд. Өдөр болгон шинэ газар очиж байгаа юм чинь. Тэгээд ирсэн чи миний нуруу бөөрөгдөө тэгээд ээж аваа хоёр за чи одоо охин хүүхэд тэгээ намайг явуулахгүй гэж бүр хамгийн их тэгжсэн аахгүй тэр хоёр. Тэгээ ирчээд им чимчээ явах болсон чинь за чи одоо болж нэг ирээдүйд төрж мөрөн те ээж болно тийм болохоор бие бодох хэрэгтэй гээд тэгэл болол тэгэл гэртээ сууж байгаа л говийн анги гээд бүглүүл тэгэл орсон шин. Тэгэнгүүт нь яг ингээл те 6 сар аймаг явуулаа. Гэртээ хэсэг байлаа. Тэгээ ажилд говьд ажилд орлоо. Тэр чинь нөгөө нэг илүү нөгөө commercial талдаа бизнес талдаа говьд ажиллах юм байсан. Хэр удаа ажилласан? Жил хагас. Тэгээд говьд хамгийн анх ороход аягүй хөвчлөлтэй байсан. Би нөгөө нэг ямар ч гэрэл тавьж зураг авч мэдэхгүй. Тэгээд зүгээр л одоо яг баримтат хүмүүс одоо ямар гэдэг вэ? Тиймэрхүү л ингээл өнцгөр авч байгаа штэ. Тэгээд намайг нэг юм алчуурны зураг авалт хийгээд. Тэгэхээр би нөгөө гэрлээ тавьж чадахгүй болохоор speed light-аар тавиад авчихгүй юу? Тэр нь ямар гэрлээ? Тэр нь одоо камерын дээр ингээд зоодог байхгүй юу? Тэгрэг бол бид нар байнга ашигладаг. Тэгээд авчаад бас нөгөө нэг графикийн ажлыг маань шалгаж байсан баг хэрхэн реточ хийх гэдгийг маань тэгээд тэгсэн чинь нэг хүүхдийн юм гар юм болцсон байсныг янзал гээд өмнө нь авцаад тэдний зургийг тэгээд би тэрийг өдөржингөө хийж суугаад тэгээд ямар тач намайг ажилд авсан. Тэгээ авсан чинь ахаад нэг баахан оролтны каталог хийгээ өгчлөө баахан оролт өгөөд тэгсэн чинь намайг нөгөө тэр албаны дарга ихч маань чам шиг юм дарк зураг авдаг юм байхгүй энэ ч одоо юм бизнесийн байгууллага тий commercial юм гэхэл гоё аав гэдэг. Тэгсэн чи би бүр тэрийг яаж авахаач ойлгохгүй. Тэгсэн чи нөгөө оролтны юм салбарын хүртэл ингээд тэгшгээ ингэж үрж тавьж мэрж гоё авах хэрэгтэй байсан чи би зүгээр тавиал аваад гэж ингэсэн харсан бол тий гэрлэнт харсан бол болсон гэж бодсон байсан. Тэгээд эхний сар бол бүр аягүй хэцүү байсан шүү дээ. Би яг сарынхаа ойн дээр гэдэг шиг яг надад анх удаага хүнтэй зураг авах боломж олдоод тэгээд тэр зургийг авсан чинь нөгөө ихч чинь хүй чи чинь дэжгүй зураг авдаг гэсэн юм шүү гэ. Тэгээд тэр хооронд нэгээ сар намааг ингээ оролтны зураг авахулсан студид. Тэгээд би тэр оролтын нөгөө нэг яаж ихэхин ч мэдэхгүй ерөөсөө ингээл тэгэл тэр хооронд нөгөө YouTube-ээс яаж гэрэл тавих юм яах вэ гэж жоох юм сураа. How to make photos of студийн гэрэл тавилт гэж хайгаал эхэлж байгаа юм чинь. Тэгэж явсаар агаад тэр ихч маань надаас үлдээ амар сайн болоо. Тэгээд нөгөө хүнтэй зураг авангууд чинь би чинь нөгөө нэг дадлагчсан байгаа даа штэ хүнтэй зурган дээр. Тэгэл айгүй хурдан сайжирсан би одоо бодохоор тэгэл тал талаас говийн зургийг хэн аваад байна гэл айгүй олон захиалгууд орж ирэл. Нөгөө захиалгуудын одоо яаж дийлэхгүй ажиллаа хиймээ. Ажлынхаа хажуугаар уу? Тийм. Одоо халтуурлах гэх юм аа тийм. Тэгэл яг ажиллаад харангуудаа нөгөө компьютер хэтэр байхгүй, камерч байхгүй. Тэгэл говийнхаа компьютер дээр сууж байгаа. Шүнжэнгөө суугаа эдит хийгээд тэгэж явж байгаа. Тэгээд би за ажиллаа барахгүй нэ би ингээ ажилласаа гарыг гэдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө бид нэр ингээд яг юм нэг цул юм хамт олон болцсон байсан. Тэгээ говийн хүмүүс маань чи жоохон байж гээд сүлдээ бүр ингээд 2 өдөр очтгүй болоод баг нэг 4 өдөр болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр чи чөлөө цагаар ажиллаа хийгээд амаа яагаад байгаа. Тэгээд хэсэг яваа. Тэгсэн ч гэсэндээ ахаал нөгөө нэг айгүй их захиалгаа дахиад орж ирсээр л байгаа гэсэн. Тэгээд за би одоо л жинхнээсээ барахгүй нэ гэ. Тэгээд л ажилласаа гарч ирсэн шүү дээ. Тэгээ одоогоор говьд амар хайртай, говийнхантайгаа дандаа холбоо харилцаатай байдаг. Зөндөө юм сурч авсан. Тийм.
Nice. Яг фэшн зургууд нь үнэхээр гайхалтай байдаг шүү. Тэнгүүд би зүгээр ингэж бодод идэв нэг юм зураг яг авахулж байгаа тэр модельтойгоо амар юм шууд ингээд тотн болчтой юм шиг надаа санагдаад идэг. Чаяогийн зургуудыг харахаар хүмүүсийг яаж нээгээд байна тэгэж аа. Би яг анх юу яадаг гэсэн нөгөө баримтат зургийнхаа арга барилаар хүмүүстэй чи анх танилцгаараа за юу вэ та хэдэн хүүхэдтэй вэ те ингээд эсвэл ингээд хэдэн насны ямар хүн байгаагаас шалтгаалаад баах юм асан хүүхэд байх юм бол чиний мөрөөдөл юу вэ гээл те тэгэл ер нь тэгэл ингээд адилтгаах юмнуудаас ахуулаад тэгэл өөрийгөө яриад тэгэл тэр хүнийг яриулаад тэгсээр байгаа бүр ингээд би бүр ингээд дотор байрны хүүхдүүдтэй бүр ингээд октоодтай бүр ингээд нэг өрөөндөө цугларч ингээд юм ярьдаг бүр сүултээ бараг сэтгэл зүйч болсон юм аа шиг те мотивац гэдэг юм ихч болсон байсан. Тэгээд баримтат дээр яг тэр тиймэрхүү аргаа ингээд ашиглаад тэгэл айгүй юм энергитэй ингээд тэгж явдаг гэсэн. Сүүлийн нэг жил мэл жоохон залхуу болсон. Зүгээр дуурахгүй ирснэ. Хөөрхөн байна. Хөөрхөн байна л яав. Ер нь бол тэгэл зөндөө юм ярангууд ингээд өөрийгөө эхэлж ярангууд хүмүүс ингээд хариу барьдаг. Тэгэл Тэгэхээр ёо одоо юу юун дээр анхаарч ин зургийн яг уран бүтээлийн хувьд бол цэцлэнгээ гаргачлаа. Цааш та ер нь юу хий гэж бодож байна? Үзэсгэлэн гаргасан явдал бол намайг ингээд нэг шат ч юм уу ингээд ер нь бол ахиулсан. Тэгээд миний өмнө нь бодож байгаагүй зүйлсүүдийг надад харуулсан. Миний зургуудыг хүмүүс өөрөөр уншиж байгаа нь айгүйх урам зориг тэгээд айгүйх мэдээллийг надад өгч исэн. Тэгээ одоо илүү захиалгын ажлууд гэхээсээ илүүтэйгээр одоо яг юм уран бүтээлч гэдэг амьдралаар амьдарч үзхийг хүсэж байгаа. Яг би уран бүтээлчтэй одоо ч гэсэндээ тэрнээс илүү уран бүтээлч байх гэж одоо цаанаасаа хүсэж байна. Тэгээд номоо гаргадаг ч юм уу, тэгээд дараагийн үзэсгэлэнгүүдээ гаргадаг ч юм уу. Одоо яг юм ажил гэдэг дээр фокуслж би ингээд амьдардаг байсан, ажиллаа хийж яана гэж. Гэхдээ хажуугаар нь мэдээж тэр нь бол 17 он гэхээр чинь одоо бараг 7 жил энэ үзэсгэлэндээ зарцуулсан бол тэр чинь одоо энэ цөөхөн зургнууд чинь айгүй бага хугацаагаа би уран бүтээлдээ зарцуулсан байгаа байхгүй юу. Тэгэхээр энээс илүү их цагийг уран бүтээлдээ зарцуулмаар байгаа. Тэгээ тэр галыг маань бол энэ үзэсгэлэн бүр ингээд өрдөөд те асгаад те тэгсэн. Тэнгууд үзэсгэлэн яг нээлт дээр ингээл бүх хүмүүс үзэл эсвэл одоо дараа нь чи өдөр байж хахад ирж байгаа хүмүүс сэтгэлдээ ярьж байгаа нууд нь бүр шал өөрөөр ингэж хүлээж авсан бүр амар майнд блоу юм байсан баг тийм. Тэр бүр айгуу гоё. Тэгээд хүүхдүүд чи ямар ч хөөрхөн байд юм би бүр бид хідээс илүү айгуу сонирхолтой юмнууд яриад тантай зураг авахлыг гэж ирэнгүүтээ яг үндэ зураг авахлахтай ш нөгөө яриа өрнүүлж яаж байгаа нь ингээд бүр ингээд дараагийн төвшний юм баг ярьж байгаа юм шүү тэгээд хөр кьют юм. Вау. Тэгэл бас уран бүтээлч хүмүүс миний хараагүй тийм үнцгнүүдийг хэлээ тэгээд зөвлөмжүүд өгдөг юм байна лээ. Чиглэлүүд ч байсан. За одоо тэгэхээр фэшн захиалга махиалга багасгаж байгаа гинэ яа. Багасгаа. Мөнгө хэрэгтэй. Гэтэл ёо захиалга авах багасж байгаа гэдэг нь юу хэлж байгааг бол захиалгын үн өсөж байгаа гэсэн. Ер нь бол өсгмөр байгаа. Өндөр болоорой. Ер нь гэхдээ ингээд нөгөө албан байгууллагуудтай ингээд бас дандаа ингээд хамтарч ажиллаж байгаа шүү дээ. Тэгэнгүүт янз бүрийн л компаниуд байдаг бах. Тэгээд яг ингээд дотор нь ингээд ажилтдаг биш. Гэхдээ ингээд хамтарч ажиллаад нэг төсөл дээр ажиллаад ингээд харилцаад ер нь энэ корпоратууд ер нь хэр байна? Төвхтэй байдгүй, гайгүй юу? Ер нь яаж юм? Надаа нэг тийм асуудал гардггүй юм шиг санагдаад шүү дээ. Яг тэгвэл нөгөө нэг одоо бид нар чинь BB-нийг нөгөө сошиалаас харж байгаа. Тэгээд за энэ чанцалт болно гэдэг хүнээр чинь нэг ийм зураг авах бол таарах юм байна гэдгээ тэр маркетрууд угаасаа ойлгоцсон байдаг. Тэгээд надаас миний хийж чадах юмыг хүснэ. Тэгээд би хэрвээ чадахгүй бол чадахгүй л гэл хэлнэ. Тэгээд нэг тийм амар хэцүү асуудал бол үүсдэггүй. Тийм муудалцж ийсэн юм байхгүй байна. Тэгээ чая одоо гэрэл зургаас гадна видео руу сонирхол байдаг уу? Байдаг штэ анх болвол
бараг л кино хийж юмсан л гэж боддог гэсэн оюутан энэ төр байхдаа тэгээд одоо бол жоохон айж байгаа ерөнхийдөө. Тэр чинь аяга том баг зурагч гэсэндээ адилхан л да. Гэхдээ бүр илүү хэцүү юм шиг санагдаад байгаа. Багаас нь болоод одоо өсвөр ажил гэдгээс нь болоод тэрнээс биш яг ингээд нөгөө нэг зоологийн одоо энэ хөдөлж байгаа моментийг нь тэр бүхнийг нь илэрхийлээд нэг кадр болгоно гэдэг чинь бол надад хэцүү. А видеогоор бол яг хөдөлж байгаа харж байгаа юм байна тэр охиныг гэдгийг ингээд харуулчихна. Тэрийгээрээ бол видео жоохон амархан юм шиг тийм. Ерөн сонирхол бол байгаа. Тэгээд бага бүрдүүлэх ч юм уу тиймэрхүү асуудал хэрэгтэй байна. Тэгээ сүүлд бас клип нь тоглосон байгаа шүү дээ. Жүжигчин болж байгаа юм тийм яриад байгаа байлаа. Тэр клип бас үнэхээр гайхалтай клип байсан. Тэгээд хатун гэдэг нэртэй тийм. Дона Great Khan хоёрын тэрэн дээр бас ингээд нөгөө яг надад бол тэр хуучны Монгол одоо хаан Монгол эмхтэй тэр цаймаа чанж манал тийм ямар гоё эмхтэй ийм хатантай олчихлоо. Надаа нөгөө хансаалаад би зураг авч өгнө гэж битээр уулзаад тэгсэн чинь чи орчооч чиний өсмөс чи яг болж ингээ бид тэр үед нөгөө үсээг шүлжсэн явжсэн байхгүй юу. Тэгсэн чи үгүй би орохгүй би чадахгүй гэдэг тэгсэн чинь үгүй чи л орчих гэж тэгсэн чинь найруулагч төвшөөдөө яриад чамааг л болно гэж байна. Чамааг л бит хоёр авахаар бол. Тэгээл ороод орсон чи надад аяг сонирхолтой байсан нөгөө нэг хамгийн гоё зүйл нь би зүгээр ингээ мейкап хийлгээл тэгээл юуч бодохгүй ингээ суугаал. Тэгэл одоо чаа ирээ суугаараа одоо чиний сцен гэдэг тэнгүүд нь очиол тэгээл суугаал. Нэг тийм айгүй юм сэтгэл амар юм шиг надад санагдсан. Яг тэр нөгөө нэг зураг авахар чи ингээ аль өнцгөөс нь авах уу, гэрлийн яах уу, хүн дээр ямар гэрлээ яах бөө юм бодоол тэгэл ингээд ерөөсө баян ерөөсө ингээл хийж идэг байхгүй юу. Тэгсэн чинь тэр өдөр би бүр ингээд аягүй жаргалтай байсан. Цаанаас нь бүх гэрэл мөрөл зааварчлаа нэрцүү те. Тэгмээ одоо яах вэ гэдэг одоо суу гэдэг юм. Одоо ингээд саранд ингээд тэг залбирж байгаа тийм үсээ авах гэж байна тэг гэдэгэнгүүд нь тэгэл нэг тийм би нэг тийм юуч бодоогүй жүжиглсэн юм санагдаад жүжиглээгүй ер нь зүгээр л байгаагаараа байгаад те. Хансаалагийн ямар гоё жүжиглэлтийг нь хараал гайхал. Бишрээл гэжсэн. Одоо янзын клип байсан. Тэр нүүр бодолт модалч гэсэн бүр үнэхээр гоё байсан. Тэгээ морь зэр дээр тэр тавхиж мавж байгаа эднэр. Нараа ихч мэн нөгөө нэг киноны одоо мейкапны шинэ технологиг ашигласан. Тэгээд тэр надад айгуугаа сан. Тэрнтэйгээ өдөр болгон сайрцсан охин шиг тэгээ хэдэн жил хөдөө амьдарч байгаад ирсэн охин шиг. Тэгээ улаан хацар нэг юм сэвх мэвх эднэр тийм гоё гарч ирсэн байх шүү. 9 сарын 1-ээр тэгээд мейкап хийлгэл гоё юм шүү дээ. Чи нэг ярахаар нэг сони бодцсон сууж идэг явахтай хажууд. Хажуугаас гівэндээ гэж. Гадроо. Sorry да. Тэр клип ер нь хэр удаан бичсэн бэ даа? Хаашаа явсан бэ? Миний дүрсийг бол нэг өдөрт бичсэн. Тэр нь малаахтай бичсэн шүү. Айгу мундаг киноны нөгөө set design хийдэг ах. Хийсэн. Бүх юм айгу гоё байсан. Тэр нь бас төвшөөгийн хамаатах болж тараа тий. Гэснээр зүгээр ингээд крашт тэгээ гэр хийцэн. Гэр одоо засцсан. Тэгээ яг ингээд гадаа байгаа юм шиг ингээд гэрэл тавьж байгаа энэ сарны эзгийн гэр тояа гэж нэг айгу мэрэгжлийн ажилласан. Дооногийн зураг авалтын үеэр бол би зургийг авсан. Тийм хараа явсан да. Буцаад. Бүгдээ. Баахан тэгээд бас тэр клипийг үзээрэй гоё клип болсон байгаа шүү тий. Great Khan featuring Donna Hatun. YouTube нь бол Exclusive Central Sound гэж байгаа. За тэгээд ойрын ингээ ярих юм бол юу одоо ингээ бодонгууд нь яг нөгөө юуны бүх процесс нь ингээд яваад тодорхой хэмжээнд оролцсон учраас ойрд Монголын нэг тийм клип бол гараагүй шүү. Ер нь бол хатун шиг. Тийм зохиолтой. Тий. Миний ойрын толгонд орж байгаа зүйл гэвэл бид нар яг нөгөө саран туяа ичийн дуу гэдэг штэ. Тэр нэг хатны дүр тоглонгуудаа нэг бой фильм барайл яалж штэ. Нэг харви бас яг санахгүй нэг хуруугаараа нөхмөх яагаад гэдэг үгүй үстэй. Тэр чи бүр дээр үеих шин. Сүүлийн үеийн клип барьж. Бүр дээр үеийн. Чаажтай хийсэн. Тий. Үгүй бүр дээр үеийн.
Харин яг санахгүй. Клипүүдийг айгүй аваад. Салхи малхины юу жилээ тэ. А тэр чин Сара Ариунагийн Саран туяа. тулан булаацалдаад идэг үү? Мэдгүй. Тэр бүр арай дээр. Сараач Ариунагч хоёрээ саран туяа байхаа. За ямар ч ийсэн гоё клип болсон байлээ. Комментнэр дээр клипийг яаж гараа биш. Нэрийг бичгээр. Тэгээд тэрэн дээр ч бас нэг юм нэг хатны дүрд бас ингээд тоглож байна. Тэгээд амар хатан мэдрэмж бас авсан баг. Тийм хаан маантай болмоор бас байдаг бах тий. Тоглоог штэ. Үгүй за яг хатан ч биш л тий. За тийм. Гэтэл яг тэр хаан та хоёр ч жоох учиртай гадагаас тий. Ямар хаан тэгээд орчин үедээ ирчээд намайг бодоод. Харин гинт сэрж мөрөөл тий. Тэгээд ер нь бас ангааж мангаад юм байлаа шүү дээ өөрөө ч айгүй шидтэй. Тийм. Ер нь тэгээд бодит амьдрал дээрээ ч гэсэн үнэн л дээ. Ямар залуучууд ер нь таалагддаг вэ? Хаан Ямар хайртай болгож авдаг юм бэ? За яана би бүр энэ талаар юусэн бодоо. зурган дээр гоё гардаг. Хөөрхөн царайтай гэдэг шиг. Ямар залуучууд таалагдсан юм л даа. Ямар тааж хөөрхөн юм. Яманд чин сэтгэлээсээ ханддаг. Тэгээд үнэнгээрээ байж чаддаг юм да юм тийм ээ. Үнэнгээрээ байж чаддаг. Тэгвэл юу одоо нөгөө нэг гаднах төрхөөрөө эсвэл ингэж хэлж болно шүү дээ. Өмнө одоо үерхэж байсан хүмүүсээ ингээд бодож штэ тэ эсвэл нөгөө таалж исэн хүмүүсээ тэгэнгүүт нь ерөөхдөө нэг тийм одоо тайп гараад ирчих واخ. Би харин өндөр хүнд дуртай. Тэгээд Yes ороолгүй хүн биш ээ. Гэтэ яг нэг ингэж хайрцаглахаас айгуу буруу юм шиг санагдаад байгаа маа. Одоо ингэ өндөр хүнгээ бодчихгонгоор чи намхан хүмүүсийг ялгарлан гадуурхаж байна. Үгүй би өөрөө тэрэндээ ингэ тэргээ бодоод авахгүй. Чи яг яагаад ингэ өндөр хүн дуртай байгаа юм гээд хариултаа бол олоогүй тэгэл санаасаа л ах л да ингэ. Тийм. Гэтэ би уг нь бол өндөр хармааргүй би юу ч л хармааргүй ингээд зүгээр л ингээд татагдчихж байгаа те ямар нэг энергиэрээ ч юм уу тийм юм аа л ингээд мэдэрмээр байгаа байхгүй юу. Тэгэнгүүт яалцчихгүй жоохон өндөр бол хараад л. Гэтэ би зүгээр ингэж бодсон байхад нэг 70 тухамсартаа би өөрөө намхан учраас өндөр хүүхдээ болъё л гэж бодсон байна. Нэг тийм өөр сүртэй юм бол байхгүй. Гэт наа чин бол ерөнхийдөө нөгөө одоо түгээмэл зүйл ягаад гэвэл гэтээ нэг юм байдаг. Одоо би нэг видео үзсэн Instagram дээр хүмүүс ингэ яриа аваад байдаг шүү дээ тий. Чи ямар залууч туртай бай тэгэнгүүт нэг юу өндөр гэж яах вэ? Чи эсвэл чи өөрөөсөө юу намхан эргэжтэйтэй уулзах уу гэсэн чи үгүй ингээл юу гэж дээ заавал өндөр байх хэрэгтэй гэж эмгтээчнийг хариулж байгаа юм. Америк тийм видео. Тэнгүүт нэг тэр нэг яриа авж байгаа залуу нэг яах вэ те. Тэгвэл юу чиний юу жинийг асууж болох уу? Тэгэнгүүт юу яриад байгаа чи миний юу яагаад юм штэ одоо юунд халдаад байна миний одоо над руу ингээ халдаад байна штэ гэсэн. Үгүй чи тэгтээ эртээчүүдээс адилхан ингээ өндөрөөр ингээ ялгаад байна штэ. Эрчээзүүд нөгөөтэйг чинь эмгтээчүүдийн жин чухал штэ гэсэн чи. Наа чи амар юу байна штэ. Хүүсээр ялгарлан гадуурхад байна штэ. Тийм бид хийж боддог л гоо. Гэтэ өөрөөхөдөө байгаль явуул юм л байгаа өөр яг та. Гэтэ би намхан залуучуудтай болсож исэн л. Тэгээд нэг тийм нэ гэж юм бодож байгаагүй. Ер нь гэхдээ тэгэл яг нэг юм гадаа төрх асуусан болохоор. Тэгээ угаасаа юу хоёр зүйл байгаа шүү дээ. Өмнөх бол зан характерын хувьд одоо тодорхой одоо ингээд тайпууд байж болно хүн тохирдог. Тэгээ бас одоо гадаа төрх энэ хоёр зүйл юм амар чухал шүү дээ. Би хөдөлж хүмүүст амар дургүй амар. Бүхэл зүйл дээр. Өндөр мөртлөө
Удлаа ярьчлахгүй. Окей, өөр бас нөгөө эрэгтэй хүчүүдийн яг ямар зан дургүй. Дургүй юу? Залах уу? Залах уу тэгээд нөгөө нэг хийх юм хийн гэчээд хийхгүй байгаад идэг. Тийм хүмүүст дургүй. Тэгээд Улс төрчд дургүй юм байна. Хэлсэн үгэндээ хөрдгөө тийм хүмүүст ер нь дургүй. Чи метро байна гэсэн үү? яг хэлсэн амандаа хөрөхгүй ээж болно л доо. Гэхдээ тэр нэг шалтгаантай байх хэвээр. Шалтгаангүй зүгээр л худлаа том юм яриад гэдэг штэ тий. Тэрэн шиг тийм хүмүүс бол жоохон муухай. Тий. Их амар олон юм байх байдаг насан тий. Гэхдээ ер нь би бүх хүмүүсийг л юм хайрлаж чадах юм шиг тийм сэтгэлтэй штэ. Ер нь бол сэтгэлээ. Гэхдээ яг нэг аураач гэдэг юм нэг юм татагдaltaын ямар юм байдаг ш. Одоо золоо гэрэл дэрхтэй болохоор тэг ингээд хөөхөн одоо гой нүдтэй мэдгүй ингээд бүх юм ингээд таарад байгаа хэрнээсээ ингээ хүчээр дурлах гадаж болохгүй шүү дээ. Тэгээд тэр нь чинь нэг өндөр нам чамаагүй нэг юм таталцлын юм байх хэвээр тэр нь л итгэдэг ер нь. Тийм болохоор ямар нэгэн одоо сул тал тэрийг нэгэл явандаа л болох та төвчиж чадахгүй. Худалч байвал тэгээд за яах вэ төвчиж бас магадгүй л байдаг. Гэтэ сонин тэр ийм татагдаад байгаа зүйл цаанаасаа ингээд мэдгүй яагаад чи ингээд би бинээ олцсон ингээд татагдаад бичдэгтэйсэн үү. Гэтэ яг ийм хоёр талаасаа панкэд татагдж байгаа юм бүр амар гайхмаар тий. Нэг талаасаа татагдахыг бол зөндөө үтсэн гэж. Би яг тэр хайртайгаа уучрах гэж хүлээгээд байгаа шүү дээ. Тэр хайртайгаа уучрах хаа. Сүлд би бас нэг амар юм. Тэр нэг юу Instagram story reel байсан л да. Одоо өөрөлдөл нэг зарим хүмүүс чинь ингээд токсик хүмүүстэй ингээд хараад байдаг гэдэг ингээд яадаг штэ те одоо одоо комплейн гэдэг. Тэгэнгүүт тэр зөв юм байсан. Юу гэсэн бэ гэвэл юу чи одоо токсик хүмүүс рүү татагтаад байгаа биш. Чи зүгээр одоо нөгөө нэг юу токсик байдлыг одоо хүлээн зөвшөөрдөг. Тэр чин тэгэнгүүт воо зөв юм байна л гэж бодсон. Ялангуяа нөгөө ер нь одоо гэр бүлээсээ л суралцах байх гэж одоо тэгээд байнга ингээд нөгөө нэг одоо ээж аавыгаа ч юм уу ажиглаад байдаг ажиглахыг хүсдэг. Тэгэнгүүт нөгөө нэг тэр хоёр хүнд ингээ хоёуланд нь ингээ сул тал байгаад байгаа. Тэр хоёр маргалддаггүй гэвэл маргалддаг, жаргалтай байдгүй гэвэл байдаг. Тэгэнгүүт би яг хамгийн сүүлд анзаарсан юм энэ хоёр хүн нөгөө нэг байгаагаараа л ингээ хүлээн зөвшөөрсөн. Жишээлбэл одоо аавын таалагдахгүй зан ингээд ээж одоо яаж байдгийг гэж бодох үе байна штэ. Тэгэнгүүт ээжийн таалагдахгүй зан ч гэсэндээ тэгж бодонгууд тэр хоёр яг эцсийн дүндээ тэдрийгээ төвчээд ингээд хайрлах юм нэрээ илүү байгаад байгаа байхгүй. Тэр нь ингээд одоо ингээд миний ингээд харж чадах ингээд хамгийн одоо миний биелүүлж чадах тэр хоёр чадж байгаа. Тэгээ тэр хоёрын өргөжлөл нь бий болохлээр хамгийн энгийн одоо сургамж юм шиг надад санагдсан тийм. Хайртай бол угаасаа тэгэл ямар ч хэцүү байсан тэрийг нь тэгэл бас хүлээн зөвшөөрөх л бах л та тий. За амар сүртэй хайр ирсэн. Гэтэ юу хосын харилцааны одоо чанга зүйлээ сая ярьлаа шүү дээ. Ерөнхийдөө бат бөх байлгадаг зүйлийг юу гэж бодож. Одоо ч Монголд ер нь салт их байгаа гэж ерөнхийдөө мэдээлэл байгаа шүү дээ. Тэр талаар юу гэж бодож байна? Бат бөх байх уу? Худлаа л ярихгүй л та гэсэн. Тийм, худлаа ярихгүй байх хэвээр, залхуурахгүй байх хэвээр. Надаа нөгөө нэг гэхдээ яг бүх хэрэгтэй хүмүүс биш ээж магадгүй л дээ зүгээр нэг юм нэг одоо зүгээр ингээд аль нэг одоо хоёр хос эрэгтэй эмэгтэй хоёр хүн бай. За эрэгтэй эмэгтэй гэж ярьж болохгүй ч л уу та. Болно шүү дээ. Хосоод байлаа гэхэд нөгөө нэг хин нэгнийгээ одоо ингээд чи тэгдэми чи угаасаа одоо чи мөнгө олдыми чи угаасаа төлжихгүй юу да гэдэг ч юм уу те. Чи эрэгтэй эми чи угаасаа өргөжгүй юу да гэдэг юм уу те. Тэг нэг юм тийм нэг юм нэгэндээ ингээд тэр одоо бодсон бодлоо тэр чигээр нь ингээ өгчдөг юм шиг солигддаг уу санагдсан. Тийм. Тэгэнгүүт жишээлбэл ингээд одоо нэг баланс л гээл байгаа юм байна. Тэр л чухал. Гэтэ би яг одоо өөрөө тийм амар олон үерхийдтэй ингээд бөөн юм болсон тийм хүн биш болохоор
бас сайн хэлж мэдгүй юм уу. Тэгэнгүүт нь одоо юу одоо уламжлалт дээрс мэд нэг юу цаг үедээ одоо Америкийг аваад үзэл дээ. Тэгээ хослуулах хэрэгтэй байна. Хослуулах. Энэ бол чөлөөтэй байх хэрэгтэй. Тэгээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэтэ хүлээн зөвшөөрөхийн тулд нөгөө хүн нь хүлээн зөвшөөрөгдөх ёстой шүү дээ, тий. Чинь нэг ингээд чи намайг миний энэ зангал хүлээн зөвшөөргөөл ингээд ижлэхгүй сте гэдэг юм тий. Тийм болохоор хичээх хэрэгтэй юм шиг санагдсан. Энэ бол маш их хичээх сэтгэлийн үр дүн л би болох юм шиг санагдсан. Нөгөө нэг сайн нэг жагсаалт яваад байдаг шээ тий. Нэг эмхтэй хүн эрэгтэй одоо эрэгтэй хүн тавих хэрэгтэй одоо жил болгон үгүй юм лээ. Сард нэг удаа гадаад аялна. Одоо манай нөгөө юу лээ аав ээж нарыг юу гэсэн нэг урч жагсаалт чинь нэг. Гадаад явал тэдэн төгрөг олдог байх хэвээр юмстай гэдэг тий. Чи хамгийн анх одоо дурлж исэн дурлал руугаа эргээд ингээд төсрүүл хизээ одоо дурлж исэн бэ яг хүнд 6 дугаар ангитай. Амар сайн тог гүйжсэн аа. Тэгэл юу яасан штэ гэл байнга бодоол тэгээ зуны амралтаараа ингээд машин доогоор сүүдэрт хөвтсөн бодоол тэгэл хичээл оронгууд ингээд шууд бүнг гэж улаагаал. Тэгээд тэгэл ирүүн хичээл дээр ингээл манай ангийн хүүхдээс аахгүй хичээл дээр харангуудаа ингээл бүр ингээл тэгэл тэгэл аяг хөөрхөн лээсэн шүү. За тэгвэл одоо хамгийн сүүлд дурлсан нь хамгийн сүүлд дурлсан ямар байсан гэж юу? Хэр хугацааны өмнө байв одоо нэлийн хугацааны өмнө. Харин дурлахгүй жаахан үзэж байгаа. Би харин дөнгөж сая яг ээжд хэлсэн аахгүй. Ээж би яагаад нэг дурлахгүй байгаадах юм гэдгсэн чинь тэгэл тэр хүн л гарч ирэхгүй байгаа юм байгаа зү гэж. Үгүй ээ гарч ирж байгаа чинь би яагаад дурлахгүй. Санаа зов. зүгээр ажиллаж байгаа биз гэж би. Хөөе. Тэсэж штэ нэр ингэсэн. Гэхдээ яг юм дурлах мэдрэмж бас амар тийм гоё тий. Бүр амар шигтэй би бүр ёо ингээд одоо ямар ч ухаан мэдрэлгүй ингээд бүх юмаа ингээд өгмөр санагдаад юу ч харамлахгүй одоо саяны нөгөө нэг чи мөнгө олдсон юм чинь чи даачих гэдгийг чи анзаарахгүй ингээд одоо надад хаалга онгоолгож өгөхгүй байгааг ч анзаарахгүй бүр ингээд тийм амар сохор тийм амар хүчтэй тийм амар сонин зүйл юм байл шүү дээ. Харин тийм тий одоо галзсан юм шиг болчтой тий. Тэгэж одоо гэхдээ тэгэж ахиж дурлах юм бол одоо ер нь бас сайн мэдгүй л дурлах баха. Хавар ирж шүү. Хавар харин хайр авчрах нөө. Авраач битээ орой. Гэхдээ яг нэг тийм үед ингээд нэг юм эмгтэй хүмүүсийн юм ургуулсан боддог юм арай хитрхи ажиллаад идэм шиг надад санагдаад идэв. Харч бишээ нэг юм мэдгүй. Бүх юм л ингээл хайртай гэсэн юу? Тий ингээл бүх юм л хийсвэрээр бодоод идэг юм шиг санагдаад. Мэдгүй ингээл харахаар л хайр өрөөл бүх ширхэг юм л гойсон гэдэг. Онгоцны хүртлөө. Онгоцны хүртлөө өөрөөс санагдаад. Бараг л миний хажууд онгож ийн гэж баярлаад байгаа. Миний хажууд чөлөөтэй байж чадчихээн. Яг тэр үед ажилт чинь юм нөлөөлөд ингээд өөрчлөлт орж ирж мэрдэг үү ер нь. Би уусаа нэг л тийм амар хүчтэй дурлж байсан л та. Тэгэхэд ажилд нөлөөлөөгүй. 6 дахь ингээс хойш уу? Тийм. Тэрнээс яг тэрэн шиг хүчтэй гүйцэхгүй дурлаад байгаа л да. Гэтэ юу би бас миний толгойд хоёр асуумаар байна. Одоо дурлал окей. Тэгэнгүүт нь крашлахыг одоо юу гэж илэрхийлэх ямар юм гоошин болох вэ? Би тэнд крашлах нь зүгээр л энэ хөөхөншүүл гэж бодох. Тэрнээс биш саяных шиг юм ухаангу өдөржин шүнжин бодол тэгэх биш гэж би бодож байна. Би баг хүнд крашлахгүй гэж боддоо шүү дээ. Одоо жишээлбэл нэг кино үзээд нэг жүжигч нь хөөхөн байлаа гэж бодъё л та тийм. Тэнгүүд хөөхөн юмаа гэл тэгэл болоо. Тэгэл тэрнээс хойш нэг юм боддгоо юм. Би болохоор ингээд нэг хүнийг ингээд харснаа хөөх юмаа гэд ботчлаа штэ. Тэгэнгүүт ингээд таарах болгондоо хөөх юмаа гэж бодвол Instagram-ийн үзэх болгондоо хөөх юмаа гэж бодож байгааг одоо крашлаад байна л гэж хараад байгаа штэ. Тэгвэл крашлтай байна гэх. Тэрнээс нөгөө илүү цаашаа нэг их юм тэр хүнээс хүсэхгүй. Зүгээр ингээд харахад хөөх юмаа.
Стогой кул юм аа. Гэл ингээл харж байгаагаа л крашлах гэж бодоод байгаа. Тэрнээс илүү юм хүсээд хэлэх юм бол дурлал болчиход байгаа юм л та. Надтай юм ярих ч юм уу тийм юм хүсээд байвал бид дурлцсан юм байна. Тэр чинь бас краш юм шүү. Би бол тэгж бодоод байдаг ш. Одоо энэ хүнтэй уулзчих гэсэн та яаж хийж байгаа танилцчихсан эдэр гэдэг чинь нийлж агаад крашлах юм болоо гэж бодоод тэгээ тийм хүн надад байхгүй гэж бодоод байдаг. Чамд краш үү юм уу? Би нэг крашлдаг бай. Ерөнхийдөө олон танилцлыг бас крашлдаг. Илүү нэг юу бодит адилт. Тийм бодит байдалтай. Би бол жоохон ийм дээгүүр ийм тэнгэрээр явж идэг юм. Одоо чинь хин юм бэ одоо Katy Perry гээл шууд болгоод одоо Katy Perry одоо крашлсан ч одоо хайрын цагштай тэгэл тэр хүн чинь Америктайгаа тэгэл одоо Монгол байгаа тийм үнийг крашлуул яг уу. Крашлжсэн үү? Тэгээ олонний танилуудыг ер нь крашлмаар байгаа. Дуучин ч юм уу, жүжигчин ч юм уу тийм хүмүүсийг ер нь крашлах хүсэлгүй байгаа. Сэний юм аа. Юуны урлагийн тагонд бас дотор нь байгаад нэг ороод нэг гараалгаа авчаас бас ер нь тэр утгаараа ер нь бол илүү энгийн хүмүүс надад зүгээр санагддаг шүү дээ. Урлагийн хүмүүс яадаг гэж. Жишээлбэл зингэл битээр урлагийн хүмүүс үү? Урлагтай ойр байдаг хүмүүс гэж хэлээ л да. Жантай адилхан. Ойр байдаг. Тэгсэн мөртлөө за би өөрийгөө нэг урлагт байгаа гэж хэлэхгүй. Гэхдээ ерөнхийдөө ойрхон ажиглаад байдаг. Ерөнхийдөө артистуудтай ингээд янз бүрээр ажиллаар ч юм уу ингээд холбоо тэгээ бодонгууд нь ер нь бол урлагтай холбоогүй хүнтэй үргэлжлүүл зүгээр л гэж боддог цаашдаа. Яа. Яа бид нар яац юм. Та нар яачгүй. Ядаргатай гэж би. Тэр надад илүү амьдрал илүү төвөггүй тайван байна. Яг нөгөө бүх амьдралынх нь юмнууд пабликли бас их арай их гарах магадaltaй гэж харж байгаа хэл та тий. Би зөв ойлгож байна. Одоо нэг урлагийн хүн чинь анхаарал дүрдэх дуртай. Тэгэнгүүт нь одоо юуны арт түмний хайр гэх юм уу тэгэл ингээл байна. Чинь тэгвэл нөгөө нэг амар паблик артист юм шүү. Тий. Одоо олонний анхаарал дүрдэх дуртай гэхэр чинь тий. Тэгэнгүүт нэг хүн илүү тайван ч юм уу эсвэл одоо тэ нэг юугаа одоо нууцаа хадлах гэж ерөнхийдөө нэг private гэдэг чинь юу гэж хэлэх вэ? Хувийн амьдралаа бас одоо нэг хувийн болон одоо олон нийт тэр зааг нь одоо тодорхойлж чаддаг. Эсвэл одоо жишээл мэдгүй нэг одоо хосын влог ч юм уу эсвэл нэг гэр бүлийн хүүхдийн влог хийж эхлэм үл тэгэнгүүт нь ёо яг өчтөрхөн бас ээжтэй ирж ирсэн. Ээжтэйгээ ер нь аягүй татны юм байна тий. Тийм тэгэл бүгдэнтэй л татна шүү дээ гэрэндээ. Бүх юмаа яриад л. Аха. За тэгээд сая ингээд яг нөгөө бараг 7 жил бэлдсэн энэ үзэсгэлэнгийн сэдв нэмэгтэй хүн байсан бол дараагийн сэдв нь юу авах бол чи ер нь бодож эхэлсэн байгаа юу? Бодож эхлэх байгаа. Харин яг тэр айгүй сонирн байгаа надаа. Гэтэ надад нэг нууц зүйл байгаа л да. Тэгээд тэрийгэ хийж магадгүй яач магадгүй. Нууц юм л. Сонирхолтой шүү. Нууцыг хизээд дэлгэх бол ер нь нөгөө нэг одоо инстаграмаа хөтлж байгаа байдал маань бол яг ингээд миний ажил тэг ингээд одоо энүүгээр ингээд амжуулаад би ийм чаддаг болохоор одоо надад ийм захиалгын ажил орж ирэх юм уу ч болов ч юм уу тэг нэг тэмэрдүүл одоо ийм ажлын шугамар л болохоос биш яг ингээд би яг хин юм бэ гэдэг болохоор арай өөр юм шиг надад санагдсан. Одоо жишээлбэл үзэсгэлэнгээ гаргахад хүмүүс намайг ийм нүцгэн зургаар үзэсгэлэн гаргана гэж бодоогүй байхаа эсвэл бодсон юм болов. Тэгээд бас одоо миний дотор байгаа тэр нууц гээд байгаа ч гэсэндээ энээс ахаад шал өөр. Одоо ингээд надтай дотн ингээд харилцдаг ингээд хүмүүс л ингээд чанцалт болом ийм хүн гэж мэдхээс биш. Ер нь бол нийтдээ мэдхгүй. Тэр нэг ингээ аюу жижиг. Тэгэхээр тэр бол би Instagram дээр байгаа би өөрөө мөн л дөө. Гэхдээ тэрнээс тэр чинь бол ингээ 10% ч юм уу 20%. Тэрнээс том ахаад зөндөө зүйлсүүд ингээ байдаг. Хүн болгонд бараг тийм байх. Гэтэ тэр яг үнэн шүү. Би Instagram дээр яг гэтэ чи гэж юу гэж бодсон чи намайг ерөнхийдөө Instagram дээр хэр бий байдаггүй. Story эдмэр ч юм бол амар үзэл бодлоо айгуу ил өгдөг шүү дээ. Энэ бол тэгтээ яг 100% эзэж чамаг Instagram-аар чинь дүгэн чадахгүй ойролцоогоор
мэдгүй 30-30% бол гардаг л ах гэж бодож байна. Гэтэ ер нь сошиал тийм тий. Би хүн хизээч сошиалаар нь хараад тэр нэг уусаа ямар хүн гэдгийг мэдэх боломжгүй л тий. Баахан жүжиг байгаа шүү дээ тэнд чинь тий бас. Бас нэг хөөрхөн харагдчихмаар гэж байгаа. Ямар ситуац дээр ингээ нөгөө нэг үзэл бодлоо ингээ бичигээд эхлэхээр нэг тийм яг ингээд би лав тэгж удаад дээ шүү дээ. Инжээ бичиж нөгөө нэг ингэж тэр нь одоо хүмүүс над руу бичих болоо гэж бичиж байгаа ч юм шиг тий. Тэрнээс зүгээр өөрийнхөө тэмдэглэл дээр биччихвэл ингээд хамаагүй амарч юм шиг. Тэгээд угаасаа энэ асуудлын талаар надаас ухаантай хүмүүс өндөө ингээд хэлэлцэж байгаа. Тэгээд тэр нь ингээд бөөн хэрүүлч юм уу эсвэл ингээд дэмжлэг мөрлөг яагаад ингээд явчихдаг болохоор зүгээр ингээд өөртөө хатгалж байгаа юм. Миний бол зарим зүйл дээр яг чухал санагддаг гот нь ялцчихгүй ингээд яачдаг л та пост ч юм уу одоо стори хийдэг. Жишээ нь нэг юу нэг 2 сарын өмнө жилээ Узбекистан улс ер нь дундаж Азад хурдны галт хэрэгтэй цорын ганц улс. Би тэрийг ерөөсөө мэдээгүй. Тэгэл ингээл Узбекистан улс Казахстан юм болов гэж бодчих. Казахстанд байхгүй өөр улстай байхгүй Узбекистан юуны хятадчин манай Монголтай хөрш улс хамгийн хурдны галт хэрэгтэй би тийм ерөөхдөө хөгжил сонирхдаг. Тэнгүүд Узбекистан хурдны галт хэрэгтэй. Тэгээд бүр юунаас нэг би ирээдүйд юу ойрын ирээдүйд Казахстан Узбекистанаар аялах гэж байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө Алматы ороод тэгээд цаашаа Самарканд тэгээд Ташкент яг жихэн плов идээд Узбек плов идээд тэгэнгүүт нэг Самаркандаас Ташкент руу урдны галт дэрэг байгаа гэж бодоод үнэн гэсэн чинь бас амар хямдхан боломж тэгэнгүүт нь чи ганцаараа явах нь яг төсөөлөг байгаа. Ямар ч гэсэн ерөнхийдөө явна гэж бодож байгаа. Яа тэгвэл нөгөө Узбекистан, Казахстан ч бас Монголтай төсдөд нүүдэлчин одоо соёлтой. Тэгэнгүүт нүүдэлчин улсуудаас одоо Казахстан дэлхийн эдийн засгийн хөгжлөөрөө бол хамгийн хүчтэй улс байгаа. Нөгөөтэйгөр Узбекистанд зүгээр хурдны галт тэрэг байгаа гэж бодонгууд нь зүгээр аялахад амар сонирхолтой санагдаж байгаа. Ганцаараа аялахад аягүй зардалтай тий. Би нэг дандаа ганцаараа аялдаг болохоор ингээд нэр арай л их мөнгөрчүүдээ гэж. Тэгэхгүй нөгөө хүмүүс яг ингээ хамтдаа аялаад тэгээд одоо байрны мөнгөө ядаж химнээл тий. Тийм билээ шүү дээ. Тэрийг даанч ухаараагүй явсан мэт л гэж. Би бол яг нэг 3-4 хамт сүүлийн нэг 2 жил үйл ерөө Таиланд Майланд хамт аялаад нэг зардлаа хуваачдаг. Тэгээд тэр ч гэсэн ерөнхийдөө гоё идэг. Ганцаараа аялах бас давуу тал ер нь бол байгаа. Тийм гоё тийм. Чаа тэгтээ ганцаараа хэр удаан явсан? Аяллаа. Хаашаа явсан? Би хамгийн анх нэг 2 за нэг 3 аялаар явж байсан. Тэгээд тэр үед надад аягүй төвхтэйсэн нөгөө нэг хүнээс төвөг авах дургу, хүнд төвөг бодох дургу. Тэгээд ерөөсө ганцаараа явъя гэж бодонгуудаа дараа жил нь Европоор аялаад нэг сар явсан юм байна. Европын хотуудаар яваад тэгээд энэ жил бишээ өмнө жил болохоор бас Филиппин, Сингапур энэ гээд нэг тийм газруудаар бас нэг 45-47 хоног яваад. Гэхдээ ингээд дандаа ганцаараа яваад тэгээд сая болохоор яг Милан руу яг ажиллаж явж. Тийм. Тэгээ нөгөө эхний үеүдд нь л амар фан гоё байна гэд. Тэгсэн чи сая нөгөө Азаар явсан чинь ганцаараа ингээд жоохоо мемороо тэгээ бодож модоо. Айгу тийм байсан шүү дээ. Тэгээ нөгөө ганцаараа явж байгаа туршлагууд ингээд өөр ингээд мэдрэмжүүд мэдрүүлж байгаа надад амар сонирхолтой байсан. Би бол яг нэг аяллахаа дийлэнхээр бол хамтдаа аялтны сүүлийн данаг бол бараг 7 хоног Бангкокт ганцаарч надад ихтэй гоё байсан. Ягаад гэвэл яг ингээл нэг ганцаараа аялахдаа одоо Бангкокоор янз бүрийн одоо музей ч юм уу төгсөн газруудаар ингээл яваал тэгэл нэг цагт баригдахгүй. Өнөөдөр юм харин ингээл яваал хамт олонтойгоо аялах юм бол нэг юу тодорхой тий би бүгдээрээ одоо хийх сонирхолтой тийм юмыг нь тодорхойлох хэрэгтэй. Эсвэл ядж байгаа. За хэдүүлээ тийш явах юм бол тэдэн такт ингээ уулзсан ингээл ерөнхийдөө нэг тийм тодорхой хэмжээний маршрут. Гэхдээ бүрэн одоо чөлөөтэй биш. Гэхдээ бас тодорхой хэмжээний нэг юуныхаа тэр бибинийгаа ингээ хөдлөх хэрэгтэй. Би тэгээд нөгөө ганцаараа явахаараа яг нөгөө нэг өөрийнхөө нэг юм арай нэг ахаад нэг өөр талыг ингээ асаачдаг юм шиг байна. Гэрлийг тий. Тэгээд нэг юм хүнтэй юм ярихад нээлттэй ч юм уу тэр чанцалсан гараад байна. Тэр ингээ галерей үзэнгүүдээ ингээ хажуудлынх нь ингээ юм ярьж мараад тэгснэ ингээ оройн баг ингээ ухамдтай ууж мухалч юм уу тий ингээ бүр ингээ
нэг тийм сонио ингээд ганцаараа явж байгаа хэрнээсээ ганцаараа биш яваад байдаг. Айгуус баян ингээ хүнтэй танилцсан чинь тэгээд вау би тэгээ нэг яг төсөлд явж байхдаа яг юм хүнтэй ярих одоо гудамд шууд хүнтэй таарал таны зургийг авъя гэхэд хажуугийн одоо манай ах нар энтерд бол үгүй гэдэг жаа байхгүй. Тэгээ надаа бол ахуулдаг байхгүй. Тэгэнгүүт тэр ах нар болохоор чи эмэгтэй хүүсээ ашиглаад давуу талаа идлээд байна гэдэг хэлдэг байхгүй. Тэгэнгүүт бас тэр нь ч бас үнэн нөгөөтэйгээр бас нэг юм ярих ч юм уу нэг юм дотн сэтгэл төрүүлэх ч юм уу тэрэндээ ингээд эсвэл сайн юм уу сайн мэдгүй ямар ч тач ингээд айгүй олон ингээд найзтай болоод тэгээд ингээд хамтдаа гэсний өөр газар руу хамт явж маад гэдэг юм сонио ингээд яваад байдаг шин. Гэсний энэ ирэнгүүтээ би яагаад юм сонио дуугаа юм гарах юм болов гэж бодсон. Гэхдээ бас ерөнхийдөө яг энэ тэнд байж хахад них бас хүй хай гэдэг амар танихгүй хүн дээрээ шууд очиод тэрхэргүй юм шиг дараахан харагдаад байдаг шин. Хөө би бүр амар бүр би тэгээ одоо бодонгод би ер нь тэр хүн хулгайч ч юм уу те алуурч ч юм уу те байсан байвал яах вэ гэж бодож байгаа байхгүй. Гэтэ би тэр үедээ юу ч бодоагүй тэгээд ингээд бүр ингээд баахан зүд болоод тэгээд бараг тасарч басраад. Гэтэ ганцаараа явж байгааг нөгөө нэг юм нүүлээ мэлээ те. Ухаанаа хизээж шалддаг. Нэг бүх ингээд юм ингээд хяналтандаа байлгаад тэгээ ингээд уусан ч ингээд нэг коктейл уувал тэгэл болоо. Тэгээ хэрвээ ингээд одоо Монгол найзтай ч юм уу хамт явбал яг ингээд бие сул тавьж магадгүй тэгээд бусад үед бол бүр ерөөсөө сул тавьдаг юм лээ ингээд байнга л ингээд бүгднийг хараа хяналттай. Хааны өн цүн хаана лээ юу лээ нэ тэрэг гэлээ. Нөгөө юу камер хаана байна. Малаа нэг малж байгаа юм шиг байна. Хараад та тий. Чир тэрийг болж байна. Бараг 360 камер ашиглаад хүү би ямар сонс юм бэ. Хамгийн анх камертай болж исэн үе чинь хизээвэ. Бүрээр баярлж исэн үү юу? Тэгсэн штэ. Би яг нөгөө нэг жил уцаараа зураг аваад тэгээд дараа 4-р курсэд орохдоо бүр ээж аваад би бүр камер л авахгүй болохгүй юм бүр өстэй. Камергүй бол би одоо ингээл ерөөсөө юу ч хийж чадахгүй сарч чадахгүй. Тэгээл өгүүлсээр хагаад камер авч ирсэн штэ. Нэг 7D Mark 2 гэх юм. Тэгээд бөөм баяр болоо. Тэрнийг авах гэж бас хил дээр нөгөө татвар өгөх ёстой гэд. Тэгээд тэр татварыг яаж өгж мөхөө мэдгүй бас нэг уйлж мөйлаад бөөм. Тэгээд нэг мөр нөгөөдгөө авцсан. Нэг камераас. Тэгээд та хоёртыг юу хүжилтэй зүйл яриа. Нэг Бангкокт юу гэдэг юм аа. Нэг үзэсгэлэнгийн галерей одоо тэрнийх нь нэг давхар дээр нь Таиландын алтан ургийн нэг гүнжин одоо имэйлтэй өөрийнхөө нэг юу аялсан бүх эзэн хоолнуудынхаа iPhone-аар авсан зургуудаар үзэсгэлэн гаргасан байсан. Ямар нэг contemporary гэлрээ юу? Мокад биш. Нөгөө нэг юуны түүдэн байдаг нөгөө шопинг молын хажууд байдаг яг метроны буудалтай ойрхон нэрийг марчиж идэв. Би тэгэл ороод тийм чи нөгөө галерей үзэнгүүтээ тэр гүнжин галерейг үзэл тэгэл хараад вау. Ямар хоол. Зүгээр одоо ингээд эзэн хоолныхоо ингээд уцаар авсан зэрэг. Үзэсгэлэн гаргаж байгаа. Харин тийм ээ тэгж даам амьдрмаар. Тэгээ өөрийнхөө нэг ард түмэнтэйгээ бас өөрийнхөө юу очсон үтсэн газартайгаа хуваалцмаар идэг тэгээд үзэл жил болгон баг үзэсгэлэн гаргадаг. Сонирхолтой. Хөөрхөн л энэ яас. Тийм. Сейчас гой зураг авч илээ ялангуяа. iPhone-оор авдаг. Яг өөрөө авсан болов гэж. Энийг авчих гээл гэж идэв. За би сая нэг асуулт ботцсон байсан чинь яг сарнчлаа шүү. Утгаарууд ирчих байхаа. Ер нь 10 жилдээ амар дараахан байсан уу? Жогон галзуу байсан уу? Дундаж баха. Би одоо ингэ бодохдоо ингэ одоо манай ээж намайг ингээ хамгийн сонин ингээ содон хувцсыг өмсөөд ингээ хамгийн гоё нагаасаа гэж ингээ хүсдэг байсныг би ингээ мэддэг. Цэцэрлэгээс ахуулаад ингээ үс янз бүрээр самнаал тэг ингээ тэгэл хичээл болонгууд ингээ хувцаа авмаа гэл эсвэл өөрөө явж аваал ч юм уу гэл тэгэл нэг юм нэг сонин пүүз мүз өмсөөл тэгэл ингээ аюу тэгдэг байсан. Тэгэд миний дотор бас нэг тим юм байгаа хэрнээсээ би яг хичээлээр очингуудаа ингээ тийм дараахан болчихдог байсан. Гэтэ яг ингээд нэг юм зарим найзуудтайгаа ч юм уу байнгуудаа ингээл амар тэнэг юм шиг дуулж муулаад яг юм галзуу ингээд яг жоохон мэдрэл муутай юм шиг. Тэгээд тэр нь одоо бас байдаг ингээд зураг авч явахдаа тэр би ингээд
нэг тийм заримдаа сонин дуулж болно. Тэг хүмүүс ингээд за зүгээр үү гэж үг. Тэгээд яг нэг юм болилдоод тэрийг дараа сурцсан ч юм уу яг нэг юм байгаад. Тэгэд надад бас нэг юм амар таалагдаад идэг. Танаа төрсөн их чинь тэр одоо бас хэв маяг ч юм уу байгаа. Төрсөн их чинь. Төрсөн их биш юм болов уу? Ямар төрсөн их? Нэг галерейд саяны үйлчлэгнэр чинь нэг хичээсэн зураг байсан санагдаад тах юм уу да. Үгүй юу? Би айлын том шүү дээ. За тэгвэл төрсөн ихч биш юм байна. За play timer за play timer яасан. нэг хоёр хоёулаа юм галзуу хувц өмсөд зураг мөрөглсөн шүү. Халуунаа гэж юу? Би нэрийг одоо мэдэхгүй л байна. Сайн нэг үзэсгэлэн дээр зураг нь орсон байсан уу? Тий. Халуунаа гэж. Тэр бол төрсөн ихч бол биш юм ба шүү дээ. Тэгтээ тэр хүн чинь ингээд яг fashion mention талдаа бас юм сонирхолтой хүн ч юм уу. Тэгээд хоёр play timer нэг амар юм лаг юм хувц өмсцөө. Хоёр хоёулах нь зураг авахулж махуулсан байсан шүү дээ. Бид нарыг чинь амар тийм татны чи их юм баг гэж юм шүү дээ. Бид хоёр айгуу санаа юу яасан шүү дээ. 18 онд анх танилцаад халуунаагч Портландд амьдардаг байхгүй юу? Америкийн. Тэгээд би Монголд ирлээ. Тэгээд ингээд чамтай танилцъя. Зураг авахуулъя. Тэгээд тэг айгу нээлттэй одоо open mind тийм үү. Тэгэл би уулзаал тэгэл хоёлоо зураг авах. Тэгэл бид хоёр одоо 100 олгон зураг авсан байдаг. Тэгээд тэр хүний 5 ширхэг зургийг үзэсгэлэнд орсон байгаа байхгүй юу. Тэгээд бид хоёр нөгөө нэг үзэл санаагаараа айгу нээлдэг. Тэгээд одоо тэр нөгөө нэг цаанаасаа таталцсан байдаг шүү дээ. Тэр ямаараа яг ингээ энергиэрээ ингээд айгу гоё нээлдэг учраас тийм галзуурах үедээ галзуурна, ямарх үедээ ямарна. Тэгээд хоёлаа энэ жил play timer-аар гоё хувц өмсөө тэгээ явах уу гэд. Тэгээ тийм одоо ясны бүтцийг одоо гаднаа харуулсан гэх юм уу да арьсан дээрээ харуулсан тийм отгоо гэд охины хувцыг өмсөө битээ юмсан. Тэр надад бүр амар юм гоё байсан ер нь. Тэр хүн бол одоо яг би бол артист хүн гэж хэлнэ. Одоо сэтгэл оюун ухаан нь бол тийм артист хүн. Тэгээд стайлист хийдэг заримдаа зургийн дөрөв модель ордог, модель хийдэг. Тэгээд төрх нь бас нэг юм яг Монгол төрх байгаад байгаа хгүй тий. Тэгээд нөгөө хувцалт нь болохоор яг юм амар юм фэшн орчин үеийн юм шиг. Надад тэгээд амар гоё хүн санагдсан л та. Тэгээд би нөгөө чиний яг ингээл зургнуудаас хараадсан болохоор яг баг төрсөн их чинь юм болов уу гэж бодоодсэн. Бараг л төрсөн их чийл байдаг даа гэж. Харин тий. Тийм. Халуунаагчтай минь төргий. Халуунаагч subscribe дараа. Монголд ирэхээр нь тэгэл ер нь яг нэг тийм чи зургнуудын аяг их бас аваад тэгэл би ямар cool юм хувцлалт мөцөлтэй юм бэ гэж бодсон. Энэ жил ирэх байна. Тийя танилцсан. Тэгээ подкаст юу нь бол юу болцоог юу гэж боддог вэ? Тэгээд яаж юу болцох туртай вэ? Яаж болцдог байсан бэ? Ямар хүнтэй гэж. Хүнээс шалтгаална. Болцоо гоё штэ. Би ер нь бол миний ажлаас болоод айгу нээлттэй байдаг. Тэгэл шууд ингээд би френц онцтой байна гэж болох. Би шууд ингээд баг андаа болчихдээ штэ. Тэгэл ингээд баахан юм гэж яриад аль эртний найзууд юм шиг ер нь байдаг. Тэгээд юу хийдэг вэ гэсэн үү тийм? Одоо ямар хөлбөрөөр одоо болцох туртай вэ? Одоо нэг хоол идэх ч юм уу хамт одоо анхны болцоондоо юу? Тий. Юу хийх туртай юм болоо? Сайхан ярих л туртай да тий. Гэхдээ нэг юм одоо ингээд шууд ингээд нэг ресторанд ороод өөдөөдөө хараа суучгаар ингээд нэг юм жоохон юм чөлөөтэй байх гэж жоохон хичээл зүтгэл ингээд гараад идэг. Тэгснийхээ өмнө нь яг нэг юм жигнэсээ гэлрээ үзэх ч юм уу нэг юм хөөрхөн нэг газар ингээ уулзаад ингээ алхаад тэр хоолны газар руу очих ч юм уу. Тэгвэл арай эвтэйх юм байж магадгүй. Гэтэ ер нь зүгээр уулзсан ч болно, шууд уулзсан ч болно. Шууд кино үзэж бол болохгүй гэж. Тэгвэл маш аимшигтай нөгөө хүнээ танихгүй тэг зүгээр киногоо үзээд хаяа өдөөс харсан. Тэгвэл аим юм уу тий. Ер нь тэгээд нэг тийм
ярианы сэдв болдохгүй юм awkward юм шиг мэдрэмж төрөхгүй ингээд хөөрхөн хамттай байвал шууд ингээд заал мал аваад одоо эхэлчих юм цаашаа юм. Тэгэж мэгэж болохгүй ерөөхдөө. Тэг заал аваад болчих гэж тийм болдоо байдаг юм уу? Байдаг баха одоо эсвэл нөгөө squash гээл нэг тиймэрхүү юм явж тийм л л шүү дээ. Squash бол тэр чинь бод жижигхэн ханаагаа тэгээд. Гэхдээ тэр чинь амар актив хийгээд хар юм ярьж амжихгүй. Яаж хөдлөж байгааг нь харах юм. Ер нь ярих юм байна тий бодсон чинь. Юм үзээд яриулаараа хөрх юм. Гэлрэмэлрээд очил тий. Аягийн зураг мургийг харцсан уу? Гэтэ бас зарим тохиолдолд одоо зарим хүмүүс шиг заа ингээд намайг нэг амар урлагийн хүнгээ бодчих тийм шиг байгаа юм даа. Тэгэнгүүтээ ингээд нэг юм тиймэрхүү юмны одоо ингээд энэ ингээд ямар юм бол доо гэдэг одоо би асуу штэ тэгэнгүүт ингээд надаас имиж байгаа юм шиг нэг тиймэрхүү хандлага гаргаад байвал. Гэтэ тэр хүмүүс одоо дүү гэдэг юм болов. Ямар тааш нэг тийм сонио ингээд санаан зовоод байгаа юм шиг байхаар би ингээд дагаад ингээд санаан зовоод бүр ингээд айгуу сонирн болчдөг. Нэг юм зүгээр л ингээд чөлөөтэй байх хэрэгтэй үстэй тийм. Тийм чөлөөтэй л байх. Та хоёр ямар болцсон дуртай юм? Би бол тийм ярих л болцсон дуртай гэх юм уу? Ер нь ингээл алхаал юм яриад ч юм уу, уулзал юм яриад мэдгүй кофе уугаад юм яриад ч юм уу, эсвэл мэдгүй яриад л байж ивэл надад гоё баха. Хоол идсэн ч болно тэгэл. Өстой чиний хэлдгээр кино үзэж болохгүй, заал авчлахгүй. Би бол яг санал. Гэтэ миний нэг өсөд байгаа зүйл нэг хамт нэг одоо activity гэх юм уу одоо уулан хайкинг гэх юм уу. Тийм гоё. Тэр яг ерөөхдөө гоё болцоо хаа ямч нэг алхалттай холбоотой. Ууланд гарах юмсан тий. Одоо гоё ногоорс. Хөдөө ногоорсон байл ш нэр. Тийм үү. Тийм. Яг ингээд яг аргалны доороос ингээд би нэг аргал өшгөлсөн. Ногоон гарч ирж юу ямар хөөрх юм. Чагт нэг 10 жилээ хотод өнгөрөөснөө эсвэл орон нутгад? Би өөр хангаад. Өөр хангаад. Хотод хийдээрсэн. 18 л да. Би дөрөв нөгөө нэг 10 жилдээ даруухан байсан уу гэдэг асуулт явж байгаа. Араас нь юм асуух гэжсэн марцсан шүү дээ. Сансан уу? Ер нь тэр үед ингээд хэр ингээд одоо ингээл охтууд ч ингээл биний юм тий ингээл найзуудтайгаа л ер нь ярьдаг шүү дээ. Тэгэнгუთ тийм сахилахгүй тийм секс эдэр гэдэг мэдэг юмыг ингэж хизээ анх ер нь дуулж исэн бэ, сонсч исэн бэ. Бидний ямыг бол ээжээс анх мэдсэн баха. Тэр нэг хэдгээр юм лээ 5 6 дугаар мэдээлүүд ирэл тэгэл мэдсэн. Кекс эдэр хийж байгаа. Гэтэ хийдийн байна гэж бол мэдгүй яг хизээ мэдснээ сайн мэдгүй нэг кино минанаас мэдсэн байсан баха. Тэгээд нөгөө нэг 10 жилдээ үргэжсэн. Тэгэхдээ ингээд хөөрхөн хазар дээрээ өнсүүлээл тэгэл хөтлөөл нөгөө нэг ингээд гудмаар ингээд хойшоогоо яваал тэгээд уул руу гарч алхаал. Тэгэл нэг жоохон чулуун дээр сууж юм яриад тэгэл нэг займаг мармаа гэдэл тэгэл ирчдэг гэсэн шин. Яа. Тэг би ингэж бодсон. Нэг орон нутгад өсөж байгаа юм чаа. Одоо амьдралтай ахуйтай ойрхон байгаа. Тэгэнгүүт нь хавар нь одоо жишээлбэл юмнуудыг энэ ишгүүдийн одоо төмсгийн яах ёстой те засах ёстой. Тэгэхээр ер нь бол илүү ер нь бас нөгөө амтан дээр харж байгаа юм ерөнхийдөө юу амьдрал гэдэг юм байд юм аа гээл те шинэ одоо хойно хурглаа л те. Тэгэхээр бас хотоос арай өөр байхгүй ерөнхийдөө амьдралтай өөр байгаа юм чи ерөнхийдөө амьдралын цикл ингээл. За үйл юу болж байгаа л үйл болж ийн одоо хавар болж ийн нэгэл одоо малын доо нэмхнэ ингээл хараал те яавч таслал. Тийм үгүй юу? Тийм шүү дээ. Яг нөгөө нэг одоогийн намайг тодорхойлж байгаа одоо намайг бүрдүүлсэн зүйлс болохоор яг ингээд нөгөө нэг угаасаа өсөж төрсөн орчин байгаа шүү дээ. Тэгэхээр чи яг би байгальтай амар хайртай, байгальтай аягүй дуртай. Тэгээд нөгөө нэг тэр хүн болгон одоо наас авах хайр гэдэг байгаа чи яг тэр нөгөө нэг мал эдэртэй яг адилхан гэж бодоод байдаг байхгүй. Жишээлбэл ингээд морь унаа тавих юм бол би ингээд морийг их зовоох үедээ гэж дандаа боддог айгуусан. Тэгээ тэр нөгөө нэг төрж байгаа процесс энэ яг ингээд хонь ингээд миний нүдэн дээр ингээд төрөн шүү дээ. Тэрийг ч гэсэндээ ингээд хараад ингээд
яг чиний хэлдгээр яг үнэн. Яг одоогийн миний авж байгаа зураг энэ төр дээр ингээд тэр сэтгэл зүй ингээд шууд ингээд гарч ирдэг. Яа. Тэгээ тэр нөгөө нэг ажил хэрэгч гэх юм уу тэр чинь нөгөө нэг модоо хаглах усаахаас ахуулаад тэр бүхний нь одоо ингээд шингэсэн одоо тэр төвчээртэй гэх юм тэр зангууд нь. Тэр шууд одоо өглөө осонгууданд за юугаараа одоо ишгээ ягаар одоо юу сүүгээ ингээ саагаараа гэл шууд ингээл яг амьдралтай л. Тэрнээс л хотод бол энэ ч тэггүй нэг нохоо наалтыг харангуутаа л тэ өөр чинь нэг арай нэг жоохон холдсон байгаа. Холдсон тэр нэг энчээ төрсэн хүүхдүүд ямар байдгийг сайн мэдгүй. Одоо жишээлбэл би энчээ жоохон утгаараа ингээд ажлын стресс ч юм уу одоо нэг юм бухимдал өөрийгөө олох гээд одоо ингээ маш олон одоо зүйлсүүд ингээ болдог. Тэгмүүд хөдөө очичоод ирэнгүүд хөдөө очингууд яг ингээд би яг юу хүсэх ёстой юм бэ? Яг энэ бүх зүйлийг хүсэх нь зөв үү? Одоо тэгээд тэр ингээд тайван, амгалан тэгээд хайр тэр одоо нохоогоо хайрлахаас ахуулаад тий. Нохоодоо хоол өгөх мөхөөс ахуулаад тэр бүх зүйл нь ингээд идэгрээд ингээд надаас ингээд тэр ингээд өвдөлт тэр бүх зүйлүүд ингээд яг ингээд нисэж байгаа юм шиг заяа. Тэр мэдрэмжийг мэдрээд ирэх ингээд хамгийн гоё ингээд байгаад байдаг. Ийм одоо мөнгөтэй болохоос ч гэдэг юм уу та машинтай болохоос гэдэг ингээд хүслүүд шүү дээ. Тэгэнгүүт яг үндэ чи яг одоо юунаас ингээд аз жаргал авж байгаа юм бэ гэдэг нь ингээд энэ болохоор ингээд юм нийтлэг хүн болгоны мэддэг сэдв юм шиг боловч яг үндэ би өдөр болгон ингэж хичээх яг хэрэгтэй юу гэдгийг ингээд дахин ингээд бодохоор тэр тэгтээ ингээд ямар ч хүнтэй ярихгүйгээр зүгээр яг ингэж орж ирдэг амар сонир. Тэгээд ингээд идэгрээд айгу гоё болоод буцаж ирээд тэгээд энэ чинь ингээд жоох ингээд бугларч агаад тэнгууд заач бич болохоо яж энэ гэдэг. Байгальд гэхдээ яалтчгүй үнэхээр одоо хүнд маш их юмэг өгдөг л тий. Тэгээ алхахад хүртэл яг тэгдэж штэ. Нэг богд бол гарч хаад л тий. Тэгээ монголчууд бид нар чинь дөнгөж одоо нэг 70 80 жил одоо ингээд хотын амьдралд амьдарч байгаа. Тэгэхээр ер нь бол тогтмол 7 удаа ч юм уу тэгээ байгаль гараал тэгэл уулна гараал тэгвэл хүн чинь илүү тайвшруулаас Япончууд нэг хүртэл нэг юм үг гэдэг шүү дээ. Нэг байгальд хангах одоо тийм одоо forest therapy гэх юм уу. Тэр яг үнэ. Данге банк цемент дээр байгаа л тэгэл Улаанбаатарын стрессээс хөдөө явгууд нь тэгэл яг. Та тэгж мэдэрдэг үү? Би яг ингээл ээлжийн амралтаа нэг 100 авахаараа хөдөөл явна гэж боддог. Ер нь бол тэгэл хөдөө очичоор нөгөө жил ингээд цугларцсан байсан юмнуудаа очиод яг нэг тайвширч аим шиг тэгэл утас мцснаас та хол нэг утас оролдоод байх ч тийм юм гарахгүй тэгэл мэдгүй нэг амар тайван л болчдөг шүү дээ. Энд бол ингээд маш яруу ингээд бүх юм яруу урсаад идэг. Харин ядаргаатай ингээд яг араараасаа бүх юм урсаад идэг. Тэнгүүд өдөө мөдөө явахаар ингээд юунд ч яарахгүй нэг гоё тайван л болдог. Зуны ээлж амралтаа үлээгээл. Би бас зун наадмын амралтын үеэр нөгөө юу гайд хийждэг. Тэгэхээр бас гадаад жуулчтай хамт хөдөө яваад сайхан. Нэр одоо ингээд чи Польшид Монгол хизээ ирлээ. Монголд би 2017 оны илүү 18 оны тэр хавцаа. Баар 20 гарсан байсан гэсэн үг. Гарсан байсан. Би ч нэг одоо Монголд ирж ирсэн юм. Би ч одоо 33 таад игээд 3 таадаа евро Польшруу явж исэн гэрүүлтэйгээ. Тэгэнгүүт одоо тэмцээний хүмүүсийн соёл байгаа шүү дээ тий. Одоо Монгол за октодын ялгаа юм уу? Октодын ялгаа нь одоо хүмүүсийн харилцаа гэх юм бол за зарим зүйлээрээ арай эрт одоо 18-наас хүрэнгүүтээ аав ээж нар бүх хамаатнуудынхаа найз нарыгаа дуудаад 18-аад биглээд одоо алкогол хэрэглэдэг. 18-наас хүрлээ гэлдэг. Тэрнээс өмнө гэхдээ нууцаар хэрэглэсэн үг чинь. Мэдээж хэрэглэсэн байгаа. Тэгээс бол энд бол 18-наас хүрлээж гэлээгээд одоо аавтайгаа ч юм уу эсвэл нөгөө хамаатнуудаа ингээд тулгаад ингээд уухгүй шүү дээ. Манай ээж хоёр надад өгөөд идэг гэсэн шүү. Тэгээд би нөгөө нэг санаа зовоод үгүй гэд. Тэгээ одоо болохоор за хамт ой чи юусэн. Би нөгөө нэг хүмүүсийн зан харилцааг асуусан юм. Зан харилцааны хувьд янз бүр.
одоо сайн хүнж байгаа мууж байгаа гэдэг пошуудын ерөнхийдөө нийтлэгээр авах юм бол амар тийм сэтгэлээсээ үнэнч тэгээд тусалдаг амар тийм бас нэг сэтгэлээсээ хүмүүс. Чамд үл энд хэцүү биш л байгаа юм байна тий. Монголд уу? Тий. Монголд одоо нэг эхний жил бол амар хэцүү байсан. Ягаад гэвэл миний бүх хамгийн багын хамгийн сайн найз нар пошт байгаа. Би тэгээд 3 таада явангуудаа 20 эдтэй Монголд хурж ирээ. Тэгээд хамаатнууд бол байгаа. Гэхдээ яг нэг найз нар хүрээлэл гэж байгаагүй. Ягаад гэвэл би дөнгөж Монголд шинээр ирсэн учраас тэгэл нэгний нэг жил хамгийн өсөс нэгтээ 2 дахь 3 дахь жилээсээ ингээл Монголд уучраа олчих юм бол дээрээс нь би бас юу гэж бодож ирсэн байг л да. Би Монголын нийгэм зохицох ёстой, дасах ёстой. Тэрнээс бол Монголын нийгэм надад дасах ямар шаардлагач би энэ нийгэмд одоо амьдрах хүсэж байгаа бол нийгэмд мөр зэрэгцээд одоо алах ёстой. Тэгээл ингээ уучраа олонготой ерөнхийдөө жил бүр илүү гоё улам таалагдаад байгаа. Илүү их одоо их орондоо амьдарч байгаадаа баярлж байгаа. Өнөөдөр зөндөө олон монгол хүмүүс чинь Монголд хурж ирээд яадаг штэ жил мэл олонготой тэгэл за ерөнхийдөө бүтэхгүй юм байна. Тэг буцаа яваад хүчдэг. Заримдаа ийм хүмүүсийн уралж мурлсан юмнууд ирж ирсэн нь одоо шалтан зураг оруулах гэдэг юм уу жоохон наачаараа сексуал байна ч гэдэг юм уу тиймэрхүү юмнууд ирдэг үү чамд? Гагууд байдаг үү те? Ер нь яг одоо ингээд харьцангуй сүүлийн үед болвол тийм одоо үгүй дээр үуч гэсэн л байсан шүү дээ. Европт ингээл баримл нь хөхмөхөн гарсан ингээл тийм шалтмалтн л байж байгаа шүү дээ. Тэр чинь өөрөө бас нэг урлаг гэх юм уу тий гоо сайхан гэх юм уу. Тэг яг зүгээр заримдаа магадгүй эмхтэн хүн ингээд жоохон нүцгэн зураг ингээ харуулахаар тэрийг жоохон буруу муруу гэдэг хүн таарж исэн болов гэж батсан би. Минийх тийм амар тийм жоохон буруу утганы харагддаггүй хаа. Тий. Яг тэгвэл нөгөө нэг надад одоо харагдаж байгаа эмэгтэй хүн одоо тэр нүцгэн зураг гээд байгаа өнцг нь өөрөө тийм юм амар юм эмзэг мэдрэмтгий юм хайраас ингэж одоо ямар гоё юм бэ гэдэг нүдээс харсан. Тэрнээс биш одоо ямар секси юм бэ те ингээд нэг тэгсэн эдээс сэтгэлээс ирээсээ ургааг байхгүй. Тийм болохоор тийм юм ерөөсө харагддаггүй байна. Бас ингээд нөгөө үзэсгэлэнгийн зургуудыг харахад нүцгэн байгаа мөртлөө яг нэг тийм ерөөсө одоо юу гэм лээ одоо секс юм уу порны ерөөсөө амт тэтгэлтүүрээ үзгээр нөгөө энэ бол яг одоо гой зүүн урлагдлаасаа ингээд тийм мэдрэмжүүд төрнээс бол одоо муугаар ил л да эртэж тэрийг харангуйтаа ингээл яахгүй штэ. Тэр зургийг харангуй тийм өсөлж арга төрөхгүй байгаа яг тийм байж магадгүй л дээ. Тэр ерөөхдөө нэг илүү одоо урлагдлаасаа ингээл тийм баха. Тэгж бодож юм. Тийм ч учраас надад нэг ч хүн гэж хэлээ. Харин Instagram болол фандах гэдэг юм. Бүхний толгой гаргах дээр устгачаад тэгээд идэг. Өөр чинь юу зураг авахулж явах үед ялангуяа одоо мэдхгүй тэ мэдхүний нүцгэн зураг авч явах үед нэг тийм инээдтэй зүйлүүд одоо хөвгчлөлтэй фаны баянгууд тохиолж ирсэн үү? Нүцгэн зураг авч явах таа. Одоо жишээлбэл нөгөө ингээ одоо эрэгтэй хүний зураг байгаа штаа ингээд яатсан. Суудсан ингээд. Тэгж явах үед болоогүй. Тэгэхэд нөгөө нэг мейкапчин өсчин тэгээд тэднийг хамт модель хийсэн нэг 2 охин байсан. Мэдхгүй тэгэл яг ингээд одоо чи тэгдээ гээл тэгжсэнээс биш нэг тийм амар нийт юм л байгаагүй. Харин хамгийн анх тэр нөгөө нэг айгүй олон 18 онд авсан гэдэг байгаа 8 эмэгтэйтэй зураг байгаа шүү дээ. Тэгэхэд яг нөгөө нэг машинаас бид нөгөө нэг юм хотоос дөнгөж гараад машинаас буучаад тэгээд нөгөө нэг би өөрөө нөгөө нэг тийм олон одоо хүнтэй зураг анх удаага авч байгаа. Тэгээд хамт явсан хүмүүс маань бас ингээ анх удаага тийм зураг авч байгаа. Тэгээд хинэн нүцгэлэхээ мэдхгүй. Тэгээд өөдөөсөө ингээ харцсан.
Тэгээ би ингээд нүсгэл гэж хэлж чадахгүй. Тэгээ яг яахаа мэдэхгүй ингээд байцгааж. Тэгээд одоо за гэдгсэн чи халиунаач. За одоо тэгээд одоо хувцас тайлах удаа гэхэд ашгүй нэг гэж аврагдаа. Тэгээ хувцас тайлаа тэгээд нэг авсан ш. Тэгээд нэр тэр эмэгтэйчүүдийг яаж олсон зар тавьсан юм уу яасан? Тэр үед чи одоо нөгөө нэг одоо бол хүмүүс би одоо таны зургийг авъя гэх юм бол за энэ хүн миний зургийг аваа зараад ингээд бүх юм болчихгүй гэж одоо жоохон итгэл одоо байж магадгүй тий. Тэр үед ч одоо ямар ч тийм юм байсангүй. Тэгээ жоохон хүүхэд байлаа. Тэгээд яг ингээд найзуудаараа дамжуулаад тэгээд асуулгаад тэгээд тэр хүмүүсийг олж ирсэн. Тэгээд одоо бодонгууд жирэмсэн охин байсан тэнцээ. Бондгор хүн байсан, гей одоо лесбиан охин байсан. Тэгээд туранхай хөрслөг бор гэдэг ингээд тэрийг ингээд одоо яг тим гэж хайгаагүй ч гэсэндээ тэр ингээд цугласан хүмүүс нь цаанаасаа тийм. Тэгээд би бас нөгөө нэг говьд ажилладаг байсан тэр үед говьд ажилладаг байсан Анираг гээд найзтайгаа тэгээд оюутан ангийн Дүлгэн заяа Арингуа гээд 3 найзтайгаа нийлээд тэр прожектыг хийсэн ахгүй. Тэр үед болохоор бид дөрөв бас яг ингээд энэ зургуудаараа одоо green zone ч юм уу нэг кофе шоп ч юм уу нэг тийм газар ингээд үзэсгэлэн болгоод ингээд тавья гэж ярьж ирсэн. Тэгээ тэрийгээ тухайн үед чадаагүй л дээ. Тийм. Тэгээ тэр нэг юм одоо бид дөрвийн юм хүчтэй юм одоо сэтгэл байсан болохоор ингээд тэр ажлыг бүтсэн байна. Би яагаад чи нэг тиймэрхүү зүйл аягүй итгэдэг яг юм би одоо ямар юм одоо бодно одоо тэр нь ингээд биелнэ. Одоо би ингээд сайн байвал надтай сайн л хүн учирнаа гэдэг итгэдэг. Би юу хийн одоо тэр над дээр эргэж ирнэ гэдэг итгэдэг. Тийм. Тэгээ нөгөө нэг өвөг дээдсийн одоо хийсэн сайн одоо буйны үр дүнд би одоо ингэж явж байгаа гэдэг ч юм уу ингээд тэр бүхэн ингээд үргэлжлээд явж байгаа учраас ингээд би сайн л байх ёстой гэж боддог юм уу. Тэгэл ажлууд сайхан бүтдэг баха уу гэж юм. Сүүлийн үед бас энэ сэдвийг бид нар бас ингээл зүгээр найзуудаараа суухтаа ч гэсэн амар ярьж байгаа ер нь тэгэл бас үнэлтэй. Хэцүү ч юм аа. Би ч нэг үүдээсээ жоохон хүндэрсэн тэгээд 5 сард буцаад артах гэдэг. Нутаг руугаа явах гэдэг төлөвлөгөөнд нарсан. Манай аав чин говьалтай бигрих. Манай ээж хөсгөлийн галзсан байх. Сонгоё. Тэгээд хөдөө явах гэж байгаа. Тийм хол 2 нутгийн. Тийм. Голтож Баруун аймаг гэсэн үг тийм. Гов яг тайг хоёр ингээд тэнгуут нь би өтөл бод. Чиний хоёр тал чи өөр юм биш үү? Тийм баха. Энэ нүүрний энэ гов байгаа энэ чинь хідэн зис байгаа. Хайн далт байна. Хаанс. Тэгээд хөдөө мөдөө явж ерөнхийдөө бас өвгдээцүүд мэдсүүдтэйгээ сайхан золгоцоогоод өмсүүлээд тэгээд гоё энерги аваад гоё зүйл бодоод явж ивэл тэгээд бүх юм болох бах уу тий. Тийм байх шүү. За тэгээд бид нар ер нь подкастт орж байгаа хүмүүсээсээ бас байнга асуудаг асуултууд байдаг. Хариулж болно, хариулахгүй ч болно. Харин яаж асах вэ гэж бодож. Сүүлийн үед жоохон юм болоод байгаа шүү. Нэг жоохон дараахан. Яац яагаад ингэж амар дараахан болцсон байгаа зарим тийм. Ширдэг гэж бод юм болсон юм. Одоо за зоолоогоос асууя. Гэхдээ тэгэл хүн чинь ингээд төлөвшөө тэгэл ярих юм ярьсан. Энэ зөвхөн ярих дээр юм уу одоо бодит амьдрал дээр хийв. Бодит амьдрал дээр ч гэсэн юм шүү дээ. Хүн ингээд өөрчлөгдөн шүү дээ. Тэгэхэд би бас ингэ зүг гэж бодож байгаа шүү дээ. Хүн ингээд өөрчлөж байгаа учраас өөрчлөгдөн зүг гэж бодож байгаа юм бол тэрнийхээ дагуу явах ёстой судалтай байнга одоо тийм юм ингээ яриад байгаа л тэгэл тэр чинь сүлд нь амар тийм одоо амар тийм бас нэг тийм сонирн биш санагдсан жоохон нэг тийм одоо юу гэм блэ буруу гэж яаш ямар ч зохицгүй гэх юм уу? Зохисгүй юу? Зохисгүй. Чамд адилхан. Гэхдээ яг би бол хамаагүй тэгэл янз бүрийн арзганах үедээ арзганаа. Тэгтээ бас нөгөө нэг хинтээ бас яаж ярихаас одоо нөгөө үнийхээ мэдрэмжээр бас юм байгаа шүү дээ. Одоо жишээлбэл үгүй ямар очиж жилээ. Одоо жишээлбэл би бас ингээд
чамаг ингээд хүлээст тэрийг ярьтаа гэд ингээд чамаг амар олон хүний өмнө бас тийм зүйлийг яриулах гэж хүчлэх бол бас жоохон заримдаа бол дэмий зүйл юм шиг одоо санагддаг болсон гэх юм уу. Тэгээд мэдээж ингээд чиний карьер цаашаа ингээд маш олон одоо үргэлжлэх учраас магадгүй нэг подкастт орсноо амар хамаагүй ярил дараа нь мэдгүй бас таагүй ээж магадгүй гэдэг үднээс нь бас секс хамаагүй шууд асуухаар зайгаад л юм л да. Одоо ингээд секс ярддаг подкастууд ингээд зөндөө гарч байгаа шүү дээ. Жишээлбэл ингээд 5-2 дээр ингээд баж ялт хоёр. Тэр хоёрыг юусаж байгаа. Тэгэнгүүт нөгөө нэг хүний ингээд амьдралд ингээд янз бүрийн ингээд момент одоо юм сэтгэл зүйтэй ч юм заримдаа ингээд өдөр шөнөгүй секс хиймээр санагддаг тийм үе байж болно шүү дээ. Эсвэл заримдаа ингээд ажиллаа хийгээд гармааргүй ч юм уу те ингээд тийм үеуд ингээд эргэлдчихэд бишээ ингээд хөвөрж ингээд явж байдаг. Тэгэнгүүт тухайн моментод ингээд сексийн тухай тэгж ярих нь ингээд гоё байгаал эсвэл хийгээд ингээд one night-ууд хийх юм гоё байсан. Тэгэл тэрийг нөгөө нэг насаараа тийм байх юм шиг нөгөө нэг дүгнж тэгж яаж болохгүй юм санагдаад байна. Тэгээ тэр нөгөө нэг миний саяны нөгөө нэг эрэгтэй хүнийг яадаг гэлээ нөгөө асуултан дээрээс шүү дээ. Яг энэ хүн ийм л болохоор гэнэ нэг л үйлдэлээрээс нь болоо ингээд дүгнээд ингээд тэгээд тийм болохгүй. Нэг хүн өөрчлөлдөг байхаа. Одоо битээр чинь ерөнхийдөө ингээл подкастаа ивлээ хитэн дугаар хийсэн билээ. Тоогоо алдсан. За одоо 80 мэртэй явж байгаа ер нь бол. Тэгээ одоо 4 жил болж байгаа. Тэгээ эхний жил бол тухайн үед бас битээ миний байдал ч гэсэн өөр байсан, би ч гэсэн өөр хүн байсан. Тэгээ яг нэг тодорхой юм ярина гэж бодож ирсэн. Тэрийг бас ярьсан. Одоо бол ер нь тэрнийх амар тийм сонирхолтой байхаа одоо болсон гэтээ бас одоо юу гэж хэлдэг юм бэлээ зэрэг. Жохон хэсэг нь байлээ. Жохон 90 Гэтээ бас хүмүүс асуугаад байгаа танах ингээд ягаад амар сексээ ингээд замбраагүй ярьдаг байснаа болчуу гэдэргээ тэнгүүт яг үндэ бас ингээд бид нар жоохон том болоод байгаа мó тий нэг тиймэрхүү тэнгүүтээ яг нэг өмнө нь нөгөө зөндөө юмнууд ярьсан болохоор тэндээс хүмүүс авах юм авцсан тэнгүүт одоо бол бас нэг жоохон илүү ийм татгшоогоо ярих гээд байгаа юм шиг надад санагдаад байгаа. Тэгэнгүүт нь бас одоо хүмүүст хэрхэн одоо зөв ханаа олох ч юм уу эсвэл одоо нөгөө нэг юу харилцаан дээр юун дээр гарах хэрэгтэй вэ? Одоо харилцааны зааг ч юм уу тиймэрхүү юм илүү анхаараарай гэдэг тийм мессежүүд бас бага тодорхой хэмжээнд бол хүргэж байгаа гэж харж байгаа. Тэр хүнд хэрэгтэй зүйл болж шүү дээ. Тэрнээс бол одоо хүнтэй ингэж хөвтлээ тэглээ инглээ хитэн үйлчлээ түүх ярьлаа тэгээд болоо шүү дээ. Болохгүй. Заримдаа ингэж санагддээ шүү дээ нэг тэрэн зөв энэн зөв гэх иймэрхүү подкастууд ангууд нөгөө нэг ганцаараа уйдаа зүгээр ингээд би ингээд юу ч сурахгүй зүгээр л нэг юм маазраал тэг ингээд найзуудынхаа яриг сонсож ийн гэдэг утгаараа ингээд сонсоолоос хөвчлөлтэй байдаг баг л та. Тэгээл хоёроос нэхэд байгаа. За тэгвэл хөвчлөлтэй юм яар та. Хөвчлөлтэй юм байна. Камераас юм байл шүү дээ линзээ тангуут ингээл тэ. Ингээл камер дээр нэг юу линз илүү хэрэгч аа. Тэгэл бүр нэг том урт болоо линз ингээд доошоос ерөөсөө тийг санагддаг. Тэгж санагдаал ажиллая гэдэг бол гэсэн. Одоо тэгтээ ер нь ингээд хоёулаа энэ тэнд зөндөө таардаг штэ ингээл заримдаа ингээл бит хоёр чинь шоу моовн дээр хамтдаа таарл. Тэгээ яг чай болохоор ингээд найзуудтай амар галцсан штэ ер нь. Харин тийм би бас он гарснаас хойш ингээ гів гинтгэн даруухан болсон за. Би одоо нөгөө нэг ингээ гадаадад ч юм уу аялж явах үеийг өөрийгөө ингээ бодож байгаа. Шууд ингээл танилцаал айж майхгүй юм яриад тэгээд шоуд бол ингээл ингээд яг ямар хөдөлгөөн хийхээсээ ч ингээд ичихгүй ингээл бүр за бэргийнхээ хөдөлгөөнийхөө байрлалыг сэлжээвэл баг бүжиг юм биш үү те. Тэгэж мэгэж ингэж байсан үе байхад одоо ингээд шоудсан ч ингээд нэг тийм нэг зүгээр л ингээд тэгээд
тийм уух сонирхолт нэг тийм байхгүй юм шиг ингээд нэг тиймэрхүү ингээд момент дээрсэн тэгээд би энийг ингээд дахиад л ингээд өөрөөсөө асууж байгаа байхгүй чи ингээд дандаа ингээд өөрчлөлтөд ийм байх ч байгаа юм болоо ингээд эсвэл чиний яг ингээд нэг ийм момент болоо чи буцаад ингээд галзуурах юм болоо би эсвэл одоо тэгээ би эсвэл ингээд сэтгэлийн уналтанд орсон байгаа юм болоо эсвэл харин зүгээр болсон байгаа юм болоо гэл нөгөө нэг дандаа ингээд яг ингээд нөгөө нэг энэ юм байлаа гэхэд өөрөөсөө ингээд гараад ингээд нөгөө нэг асууж байгаа тэгээд одоо байгаагаа би амар гайхаж байгаа. Би юу дандаа л ингээл галзуу гэл ингээл тэг ингээд нэг ингээл хөөрөөл тэгэл бүх хүмүүст ингээл хайртай шүү гэл тэрвэрлээ нэмэр ингээд санагддаг. Тэгсэн чи одоо ингээд зүгээр л ингээл байгалах юм шиг ингээл гүлээгөө. Тэгэл бас өөрсдийгөө ингээл багаар нээдэг л бах та. Би ч гэсэн одоо ингээд заримдаа би яг үнэхэр жинхнээсээ юм галзуу хүн юм уу үгүй юм уу би ингээд баг өмсцэн тэгээд яваад идэг юм уу мэдтгүүлтэй бас. Баг өмсөөгөө зүгээр чи яг би өөрөө л бах тийм. Гэтэ яг би бол буцаа тэр галзуу хүний гармаараа би даруухан байна. Би бас аяг хөвчлээ шүү дээ гэж. Би яатчтэй шүү дээ одоо нам суудсан гэж хэлэх юм уу ерөнхийдөө шавтхой ер нь болсон алкогол ч гэсэн хэрэглэгээ болсон тэгэл яг ингээл ажлаа игээл бороо замраа ороод байгаа юм да. Ажлаа игээл бэлтгэлээ игээл тэгэл тэр надад ер нь бол фан байгаа гэх юм уу? Нэг хэмнэлэр гэх юм уу? Надад гэхдээ хүнтэй ярих хэрэгцээ бол аюу гэдэг одоо ингээд аюу гоё юм ярьдаг юм хүмүүс идэг шиг тийм уулзаад суухад нэг юм зүгээр л нэг өнөөдөр тэгээд бийсжсэн чинь тэгээд хаа гэж ярьдаг хүмүүс идэг ш тийм биш нэг юм сураалгаа юм шиг нэг тийм ингээд хэсэг ингээд өнөөдөр ингээд тэр хүмүүстэйгээ уулзч тийм билүү ингэж тийм билүү гэд тэгээд ингэж ярилцах нь ингээд амар хэм авж байгаа юм шиг ингээд бүр энерги ингээд дүүрж байгаа юм шиг ингээд юм гоё санагдаад байдаг болсон юм. Яг тийм шоуд энэ төр хийхээс илүү. Гэтэ заримдаа ч бас шоуд харах юм доо гэж үгэж хэлээ. Тийм гоё л одоо жишээ нь өчтөр хансуулаа цэгийг бид гурав ерөнхийдөө тал өдрийг хамтдаа өнгөрөөгөл тэгэл гоё holiday л тийг бас шишаад дунгатаа бас бахан яриад тийм амьдрал яриад тэр бол нэг юм small talk болоогүй одоо тэр тэгчлээ яг ингээл гүнзгий сэдвүүд баясгаа байж дээ гэж. Би ч яхаар зүгээр хайрж унтъя. За тэгээд асуух асуултаа асуун шүү дээ. Одоо ер нь яг хөө ингээд сексийн хувьд ингээд фейлдчихсэн ч юм уу жоохон бүтлгүүтжсэн сексийн түүх сонсмор байгаа. Тий. Тэр тэгж нэг фейлдсэн штэ гэд нэг тиймэрхүү. Яаж фейлдлээ? Тэгвэл юу дуртай байр. Нэрийг хэлэхгүй гэж болно. Тийч. Тэ заавал хариулах шаардлагагүй зүгээр л тэгэл. За яшиг юу гэж. Тий. Дараа нууцаар. Хоёр л хэлээ гэж юм. Дараа нууцаар хэлээрээ. Тэгээд манай сонсогч нар бас Чаяогийн уран бүтээлтэй онлайнаар танилцаад тэгээд бас дагаад сонирхоорой бас маш сонирхолтой уран бүтээлч гараад ирсэн байгаа. Гарч ирээд одоо 30 жил болох гэж байгаа шиг. Тэр нэг явдлаас хойш. Ээж аман кексэн мэлээ гэсэн. Тэр нэр намын амжилттай нэсэг. За тэгээд өнөөдөр урилга хүлээж авч ирсэнд баярлалаа. Тэгээд Чаяогийн бас Instagram мэдээллийг бид нэр description хэсгээр оруулчих болно. Тэгээд гоё зургнуудыг бас үзээрэй. За тэгээд Kicks podcast-ийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд Чаяодаа зөндөө амжилт хүсье. Одоо илүү тэр одоо ажил гэхээсээ илүү уран бүтээл руугаа бас илүү гоё гүнзгий ороорой. Уран бүтээл 20% байсан бол ажил 80% байсан бол одоо эсрэгээрээ 80% нь уран бүтээл 20% ажил. 20% ажил дээр гэхдээ маш үнэтэй ажилланаа. Тийм ээ гэж. Баярлалаа та баярлалаа. Та баярлалаа. Баярлалаа. Bye bye.